За сайн байцгаана уу гоодлынхаа. За өнөөдөр бид нар подкастынхаа шинэ дугаарыг хүргэх гэж байна. За өнөөдрийн зочноор маань манай сэтгэл эдгэрлийн сургалтуудын олон удаагийн идэвхтэй оролцогч Хонгор Зул маань оролцож байгаа. Сайн байцгаана уу Годдал подкастын сонсогч нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Хонгор Зул гэдэг. Би 27 настай. Би өөрөө сэтгэл зүйн сонирхдаг. Би сэтгэл зүйнтэй анхаарах, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авахыг их өндөр ашигтай зүйл гэж боддог. Би 2020 оны очрын бороонд хамгийн анх хамрагдж ирсэн. Тэрнээс хойш одоо багшийнхаа лекц сургалтаас маш их өндөр ашиг авч байгаа. Би энэ зүүн буюу одоо групп сэтгэл засал тэгээд энэ тренинг лекцүүдийн дунд би ийм өөртөө сэтгэл хангалуун ийм тийм мэдрэмжийг, тийм сэтгэлийн тийм тайван төлөвт бас үе ордог болсон. Тэрэндээ маш их баяртай. Тэгээ энэ талаараа одоо эхлээд яриагаа эхлүүлэе гэж бодож байна. Тэгээ багш маань болохоор удас зүгс цомгон дээрээ соёл гэдэг бол энэ одоо сэтгэлийн хатраа эзэмших юм аа. Одоо утга зэрэг яаж хэрэглэх биш, хүнд яаж хүндэтгэлтэй хандж ийн гэдэг бол соёл юм аа. Энэ соёл болон одоо энэ сэтгэлийн соёл дотны харилцаанд хэрэгтэй болдог. Хүндэтгэлийн талаар хүнийг ямар ч байсан бусдаас өөрөөсөө илүү эсвэл доор гэж үзэхгүй байх энэ сэтгэлийн төлөвийн талаар яриагаа эхлүүлмээр байна. За тийм овцтойгс цомгон дээр бол энэ талаар нэлийн дэлгэрэнгүй би ярьдаг те. Ер нь бол бас сургалтаар ч гэсэн ярьдаг. Лекцүүдтэй ч гэсэн ер нь л одоо ярихыг хичээдэг зүйл тийм үү. Ер нь одоо нөгөө шавнар гэх юм уу одоо намайг сонсогч нар сургалтанд хамрагдчихсэн хүмүүс л нэлийн мэдэх байх л та. За тэгээд энэ нөгөө нэг калчер буюу соёл гэдэг зүйл бол анх энэ одоо нөгөө газар тариалантай холбоотой үүссэн утга байгаа шүү дээ тийм. Энэ атар газрыг эзэмшээд энэ зэрлэг газрыг боловсруулахыг л одоо нөгөө агро калчер гэдгээс эхэлсэн энэ утга тийм. За энэ утга чинь яг сэтгэл зүйд яг л энэ чигээрээ явж байгаа. Бид нар өөрийнхөө энэ сэтгэлийн зэрлэг байдлыг боловсруулах тий одоо энэ сэтгэлийн атар онгон байдлыг одоо юу гэдгийг одоо төрмөл цаанаасаа бий байгаагаараа л ийм ерөөсөө л ийм гэсэн байдлыг бид нар ингээд аажмаар боловсруулах тий олон нийтийн дунд амьдарч сурах, хүмүүстэй харилцаж сурах энэ үйл явцдаа өөрийнхөө үнэт зүйлсийг гээхгүйгээр бусдын үнэт зүйлсийг бас ойлгож хүндэлж өөрийнхөө хил хязгаарыг тогтоохдоо бусдын хил хязгаарт бас халтахгүй байх одоо энэ тэнцвэрийг олох энэ чадварыг л одоо бид нар сэтгэлийн соёл гэж ерөнхийдөө нэрлэдэг нь шүү дээ. Тэгээд үзэхээр энэ бол ерөөсөө энэ мэдлэг мэдээллийн хуримтлал ч юм уу цуглуулга гэсэн үг ерөөсөө биш. Ерөөсөө сэтгэлийн дадал гэсэн үг байх гэдэг. Ерөөсөө л агшин тутамд алдахгүйгээр одоо тэгж залхуурж анзаарахгүй лацганч ингэхгүйгээр ерөөсөө агшин тутамдаа өөрийнхөө сэтгэлийг анзаарах, хянах тий энэ зүйл одоо дадал хэв маяг гэх юм уу, зуршил гэх юм уу одоо энэ л гэсэн үг шүү дээ тий. Тэгээд яг одоо үед болохоор бид нар соёл гэдгийг энэ орчин цагийн шинжлэх ухааны техник технологийн ч байд юм уу урлагийн нийгмийн ухааны ололтуудыг одоо хэр зэрэг хэрэгжилж байна. Одоо тэр шинэ тоног төхөөрөмжүүдийг хэр зэрэг хэрэгжилж байна. Шинэ одоо тэр хэв маягуудыг хэр одоо гарамгаа сурамгаа хэрэгжилж гин гэдгийг соёл гэж ойлгоод идэх те. Соёлтой өнгө гэхээр зэрэг олон хэлтэй ч байт юм уу. Одоо кургазуур мэдлэг сайтай одоо бүхэл юмыг идэж ууж үтсэн ерөөсөө мэдхгүй юмгүй ийм хүнийг бид нар соёлтой гэж андуураад байдаг те. Гэтэл энэ бол соёл ерөөсөө биш. Одоо яг үү те огт биш гэж хэлэхэд таашаа зүгээр ахуйн соёл гэж хэлчихэ л та тийм үү. Одоо амьдрах явцдаа бид нар зайлшгүй энэ эдгээр зүйлсийг хэрэгжилж одоо мэддэг байх ёстой те. Тэрийг бид нар ахуйн соёл гэж нэрлэжээ л та. Харин сэтгэлийн соёл гэдэг байгаа зүйл бол ерөөсөө л бусдын мэдрэмжинд хүндэтгэлтэй хандах одоо тэр чадварыг л хэлж байгаа. Бусдын мэдрэмжинд хүндэтгэлтэй хандахтай. Тэгэхээр зэрэг тэр бусдын мэдрэмж чинь муухай байна уу, аймаар байна уу, ёс зүйгүй байна уу, бүдүүлэг одоо хэрцгий харгастай ямар ч байж болно. Тэрийг л бид нар ямар ч байж болно. Тэр хүн юу ч мэдэрч ээж болно гэдгийг ингээ хүлээн зөвшөөрөөд те ямар ч одоо нөхцөл байдал ямар ч тохиолдолд одоо тэр бусдын мэдрэмжинд хүндэтгэлтэй одоо хандхыг л сэтгэлийн соёл гэж хэлээд байна шүү дээ тий. Тэгэхээр бид нар тэгж хандхын тулд эхлээд бид нар эдгээр мэдрэмжүүдийг одоо тэр бусад хүний мэдрээд байгаа одоо сайхан муухай одоо таагүй тий тэр мэдрэмжүүдийг бид нар өөрснөө одоо ингээд бүр өөрийнхөө голоор тий одоо нэг улаан голоор гэдэг юм уу тий мэдэрч үтсэн байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг
ер нь бол хэний ч мэдэрч үзээгүй мэдрэмж гэж байдаггүй. Тийм байх боломжгүй байхгүй. Бид нар уулаасаа хүн төрөлхтөн гэдэг чинь одоо би нөгөө хэлдэг шүү дээ. Далайн одоо нэг тусалтай адилхан тэр тусал далайн хоёр нэг л бүтцтэй байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан хүн төрөлхтөн бүгдээрээ адилхан байд. Тэр мэдрэмжүүдийг бид нар бүгдээрээ их баг ямар нэгэн хэмжээгээр одоо мэдэрч үтсэн эсвэл мэдэрч амжаагүй мэдэрснийгээ эсвэл одоо танин бариагүй ч юм уу ийм л байгаа гэсэн. Тэрнээс биш одоо бид нар яриад идэх шигэ хүмүүсийг бид нар ингээл хөөх пепа яаж одоо тийм амар юмыг бодож чадчихэйна, яаж тэгж чадчихэйна, яаж тэгж мэдэрч чадчихэйна. Өстой байж боломгүй. Би лав хизээч тийм биш гэж бид нар ярьдаг тийм юм огт байдаггүй. Бид нар зүгээр тэр хүний тухайн хүний одоо үдснийг яг тэр хүний арьсан доор бид нар мэдэрч үзээгүй яг тэр тухайн нөхцөл байдалд нь орж үзээгүй болохоор бид нар ингээд хэлэхэд айгүй амархан хөөх тийм харгас байж яаж болтیں۔ Тийм хулгайч байж яаж болтیں۔ Яаж тэгж худлаа ярьж чадчихэйна. Эсвэл яаж ийм ууртай атаарахгүй байж чадчихэйна. Би л бол ерөөсөө тийм биш гэж хэрвээ бид нар бодож байгаа бол одоо бид нар тухайн зүйлийг амсаж үзээгүй байна. Эсвэл одоо амссныгаа мартсан ч юм уу. Эсвэл одоо тэрийг өөрөө танин барьж чадлаггүйгээр алдсан байна л гэсэн. Бид нар ерөөсөө мэдрэмж болгоно барьж чаддаггүй шүү дээ. Одоо мэдрэмжийн хугацааг одоо сэтгэл зүйд бол хэдэн секундээс гэж эхэлж ингэж үздэг Бурхны шашинд бол баг нөгөө секундыг 600 хуваасны 1 энэ гэж үздэг шүү дээ. Гэтэл бид нар чинь одоо өөр хэдэн минут эдгээр болсны дараа мэдрэмжээ анзаарах ч юм уу байгаа шүү дээ. Тэр болгонд нь бид нар ингээл бүр агшин тутамд мэдрэмжээ барьж чадж байгааг бол огт үгүй шүү дээ. Бид нар хоногийн 24 цагт ингээд за би өнөөдөр хэдэн мэдрэмжээ анзаараад үтсэн бэ гэвэл зарим үед бол нэг ч мэдрэмжээ анзаараагүй ерөөсөө өглөөнөөс орой хүртэл амсгаагүй ерөөсөө ингээл юуны төлөө явсан мэддэггүй гүйсээр байгаа л нэг л ядарсан зүдэрснээ гайхсан хүмүүс байдаг болохоос биш өдөрт бид нар хэдэн удаа яг ингээд тогтоод би яг одоо юу мэдэрч байна. Миний одоо хийж байгаа үйлдэлийн яг угт нь ямар одоо сэтэл байсан бэ гэдгийг анзаарсан маань ер нь туйлын цөөхөн шүү дээ Тэгэхээр зэрэг бид нар өөрснөө тийм хаанга одоо маш бүдүүн тамийн байх гэдэг шүү дээ бэжэж бусад хүмүүсийг болохоор одоо айгүй амархан хэлчихэж байгаа шүү дээ ийм мэдрэмжийг мэдэрч болно болохгүй гэдэг ч юм уу сая миний хэлсэн шиг ингээд бусны мэдрэмжинд их гайхаж шүүж одоо юу гихдүүцэж зэвүүцэж хандж байгаа юм чинь ер нь туршлагагүй мэдлэггүй гэхээсээ илүү ер нь бол өөрийнхөө мэдрэмжинд өөрийнхөө сэтгэл хөдлөлд туйлын хайхрамжгүй ханддаг хүн байж таарах гэдэг юм. Өөрийгөө сонирхдаггүй, судалдаггүй анхаардаггүй би ер нь яг юу мэдэрч ийн гэдгийг ерөөс анхаардаггүй тийм л хүн болж таарах гэдэг байгаа байхгүй юу. Ер нь бол энэ бусдын мэдрэмжинд хүндэтгэлтэй хандна гэд мэдрэмжийг бид нар одоо судлана гэхээр зэрэг номноо судалдаг зүйл огт биш шүү дээ. Гаднаас туршлага мэдээлэл хоригдуулдаг зүйл огт биш гагцгүй яг өөрийнхөө мэдрэмжээр л ингэж нөгөө жишээлж бусдыг одоо өөрөөрөө дамжуулж одоо танин байхыг хэлээд юм гэсэн үг шүү. Тэгээд бид нар ийм хайхрамжгүй байх тусмаа энэ мэдрэмжүүдийг мэддэггүй байх тусмаа бид нар маш их цэцэн байдаг. Цэцэрхүү, мэдэмхий, одоо мэдгүй юм ерөөсөө байдгүй, маш их сүрчин, дөвчин, омог ихтэй, айгүй их бардам ийм байдаг. Тэгэхээр чин зэрэг бид нар ингээл энийг ингэдэг байхгүй, тэрийг тэгдэг байхгүй. Чи ингэх ёстой байсан байхгүй. Одоо сэтгэлээ барих ёстой байсан. Мэдрэмжээ чи ингэх ёстой байсан. Ингээл одоо их зөвлөмтгий бид нар байх гэдэг шүү дээ, Тэгэхээр зэрэг ийм хүн хотын харилцаанд ороход одоо туйлын хэцүү байгаа зү. Одоо хажууд хүндээ бол мөнхийн зөвлөөстэй, мөнхийн шүүмжлээстэй одоо ингээл мэдэмхийрэл бусдыг тэгэл одоо ямагт эн чинь ингээд өртгөж ийн гэсэн үг шүү дээ. Чи ингэх ёсгүй байсан. Оронд нь ингэх ёстой байсан. Чиний мэдрээд байгаа энэ мэдрэмж чинь худлаа, үн цэнгүй, эсвэл буруу, хэрэггүй, одоо муу гэх мэтэр ингээд ийм юм ингээд бусдад өгөөд харчин зэрэг тэр хүнтэй хамт байхад одоо хэцүү вэ шүү дээ дотн харилцаанд орно гэдэг чинь бид нар нөгөө эрүүл харилцаанд боломжтой шүү дээ хонгорооч юу гэсэн мэдж байгаа нөгөө өөрийнхөө бид нар эмзэг газруудыг нуухгүй шууд ил гарах хэрэгтэй хэрвээ ингэж бусдын мэдрэмжинд ингэж ханддаг хүнд бид нар эмзэг газраа харуулах юм бол нөгөө хүн чинь одоо ямагт чи уулаасаа тэгдэг үсттэй чи уулаасаа тэгжсэн үсттэй танаахан тэгдэг үсттэй гэдэл одоо дайраад нь шүү дээ за энэний гайхамшигтай сонгодог жишээнүүд чинь бид нар өөрснөө байгаа шүү дээ бидний хайртай хүмүүс
дурлаж явсан залуучууд байдаг юм уу нөхөр за бүр одоо ингээд бидний хүүхдүүд хүртэл биднээс ингээд эмзэг газраа харуулдаг те нууцаа ярьдаг хийсэн хэрэгүүдээ хэлдэг ч юм уу эсвэл одоо би ингээ хүнд амар атаархдаг гэж хэлдэг ч юм уу эсвэл би одоо тэрийг тэгж хорлож явсан гэж хэлэх юм бол бид нар одоо дараа нь ямар нэг юм дээр тэрийг гайхамшигтай сайхнаар бурнаар ашигладаг үстэй тий өөрийнхөө талд чи ч уулаасаа тэгсэн юм чинь уулаасаа чи тэгжэл таараа эсвэл одоо бид нар хин нэг хүний нууцыг мэдснээрээ нөгөө нэг барьцаалаад манипуляц хийж эхэлдэг тий тэгээд энийгээ бид нар өөрснөө бол мэддэггүй бид нар өөрснөө бол одоо гайхамшигтай шудраг ёсны төлөө тэмцэгчэд одоо сахиусан тэн дээр имшгэл авиралж байгаа шүү дээ тий тэгсэн мөртлөө бид нар бусдын өчүүхэн өөс юм дээр болвол гаргууд сайн ингээд ажилтдаг. Тэгэхээр бусдын мэдрэмжинд хүндэтгэлтэй хандна гэдэг чинь яг өөрөө би яадаг вүлээ. Би ч одоо бусдын жижигхэн өөс юм дээр ажил дээрээ хүртэл те хин нэгэн хүний алдаа дутагдал гаргасныг мэдсэн бол бид нар тэрүүгээр нь барьцаалах ч юм уу ийм үйлдэлийг даалт хумсраараа хүртэл хийсэн л байдаг шүү дээ тий одоо бүр хумсартайгаар зохион байгуулалттайгаар тэр хүнийг хорлоё гэсэн зорилготойгоор биш ч гэсэн одоо сэмхэн бусдын алдаанд даган баясах ч юм уу дараа нь одоо нэг л мэдхэд нөгөө хүнээ ингээд за би чиний тэр чинь мэдээ дууган өнгөрөөсөн бидтэй гих маягаар нэг жоохон давуу байдал гаргахыг оролдох ч юм уу ийм юмнууд гаргачихсан л ингээд явж байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг өөр хин нэгэн хүн ч гэсэн ингэж болно шүү дээ. Яагаад гэвэл эн чинь амьд амьтан яг л надтай адилхан сул талтай, шуналтай, маш олон дутагдaltaй, сэтгэлдээ маш олон нууц, ичгүүр одоо юу гэдгийг те хүний тээж болох бүх аимшигтай зүйлийг тэгээд явж байгаа ийм л нэг хүн шүү дээ гэж ингээд бид нар хандах ёстой тэр хүнийг өрөвдөж тийм үү одоо тэр байгаа мэдрэмжүүдийн зүйсээр байж болно гэдгийг хүлээн зөвшөөрөх. Тэгээ энийг л бид нар одоо хүндэтгэл гэж нэрлэдэг нь шүү дээ тий. За тэгээд энэ хүндэтгэл буюу одоо тэр сэтгэлийн соёл гэдэг юм чинь байхгүй бол потенциал байхгүй болоос ямар ч боломж байхгүй. Тийм учраас өнөөдөр бидний байгаа олон харилцаа бол татны харилцаа биш байгаа байхгүй одоо хайртай хүүхдтэйгээ хүртэл хайртай аав ээж хайртай залуутайгаа хүртэл бид нар татны харилцаанд байдаггүй. Бид нар ахуйн харилцаанд байдаг. Хамтарч амьдардаг. Дундаа нэг санхүүтэй ч юм уу эсвэл дундаа бид нарыг холбосон нэг асуудлууд байгаа шүү дээ тий. Одоо яаж зүтгэсэн аав ээжээсээ одоо холдох боломжгүй. Яаж зүтгэсэн одоо бид нар өөр хүүхдээ орхиод явах боломжгүй. Одоо эдгээр бүдэ нэг ахуйн шин чанартай маягийн харилцаа болчих гээд байна шүү дээ тий. Сэтгэлийн жинхэнэ татны харилцаа биш байх гэдэг. Бид нар одоо яагаад тийм байна гэж ингээд үзэхээр би өөрөө нөхөртөө үнэхээр хүндэтгэлтэй харилцаж чаддгүй. Манай нөхөр байгалийн амьтны хуваар тий тэр чи одоо нэг за үрд амгалан үсэх хэвээр үрд ганцхан амгал руу харах хэвээр гэдэг тохиргоон дээр тааруулсан машин биш шүү дээ тий. Тэгэхээр тэр нөхөр хаяа өөр эмэгтэй рүү одоо байгалийн амьтны хуваар тэр чинь хөрхийн албаар ингээд тий за би эхнэрээ хуурчиж гэдэг юм уу за би нэг зугаа цэнгэл хөөцөлтий гэдэг сэтлэр биш шүү дээ тий. Байгалийн амьтны хуваар өөр эмэгтэйг одоо өөр эмэгчин амьтныг л нэг эргчин өөр нэг эмэгчин сонирхчин гэсэн үг шүү дээ. Сонирхохыг бид нар хүлээн зөвшөөрдгүү гэвэл үгүй шүү дээ тий. Бид нар өөртөө ч гэсэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа байхгүй. Бид нар өөрийгөө болвол пепа би одоо өөр эрхтэй хүнийг бодлоо ямар муухайн өстой чигшмэрийн энийг хэрвээ бид нар магадгүй нөхөртэй байжгаад ээжтэй ээж би өөр нэг эрхтэй хүнийг бодоод байна гэвэл одоо бидний ээжүүд юу гэх бол өө миний охоо ийм юм байдаг юм чи ч одоо амьд амьтан шүү дээ чи ингээд оюун сэтгэлээ бүрэн удирдах чаддаг бурхны төвшөнд хүрсэн хүн биш шүү дээ чи бас л ингээл одоо жирийн нэгэн хүн зарим үед ингээд бид нар сэтгэлийн жолоогоо алдаж болно хяналтаа алдаж болно өөр хүнийг бид нар сонирхож хооргож болно гэхдээ энийг цааш нь үргэлжлүүлэх үү эсвэл яг одоо энэ шатн дээр нь болох уу гэдгээ чи өөрөө шийднэ гэж бид нарт ээж маань хэлжсэн болов уу эсвэл ёстой пепа манай удамд юм байхгүй бид нар бол одоо ингээл энэ нөхөртөөгөө 70-80 жил өөр зүг рүү хизээч харж байгаагүй бид нар сэтгэл рүүгээ одоо юу гэдгийг те сэтгэлдээ хизээч тийм бодол төрүүлж байгаагүй ёстой чамшиг хүнийг би үзэж хараагүй гэд эртээ тулаа үтсэн юм шигээр бид нарт хандчихсэн үү гэдэл ингээд үзэхээр бид нар яалтчгүй юмаа маш их нуудаг хаадаг одоо цул талуудаа өнгөлн далталдаг хизээж бусдад үзүүлдэггүй өөр дүр хэсэгдэг ийм болчихж байгаа. Тэгэл яг тэр арга барилаараа нөхөртөө пепа нөгөө нэг манай удамд ийм юм байгаагүй одоо зөвхөн танаа талынхан ийм тийм гэдэг ийм юм чинь одоо ингээд ихэлж байгаа байхгүй. Тэгээд ягаад би ийм жишээ авч ийн гэхээр энэ бол нийгэмдх түгээмэл байдаг.
ганцхан Монголын нэг юм биш. Ерөөсөө л тэр аяараа л иргэний хооронд альч улсад альч одоо соёл иргэншилт нь бол айгүй түгээмэл байдаг зүйл учраас би ийм жишээ ингээд авч ийн л та. Бид нар нөхрийгөө ч юм уу одоо хүүхдээ хүртэлтэй зөвхөн минийхээр байх ёстой гэдэг байр суурийг баримталдаг те. Яагаад гэвэл одоо яавал зүг байхыг би л мэднэ. Тэрнээс зүрх юм бол одоо манипуляц хийж эхэлдэг те. Өөрөөрөө байлгахын тулд бид нар ингээл сул дорой дүрд тоглож эхэлнэ, өвдөж байгаа юм шиг болж эхэлнэ. Одоо их ядарсан зүдэрсэн хүний дүрд тоглоно, эсвэл аймаар баатар аврагчийн дүрд тоглоно. Ингээд яг өөрийнхөө хүсэж байгаагаас шал өөр дүрд ингээд бид нар тоглож эхэлж штэ. Тэгээд бид нар ингээд юу хүсээд юуны дүр тоглож ийн гэдгээ анзаардаг. Өөрийнхөө мэдрэмжийг бид нар ингээд таньдгүй анзаардгүй тий. Олон тохиолдолд бид нар өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж гаргадаггүй. Яагаад гэвэл гаргасан болгондоо бид нар нөгөө тас цохиулж исэн шүү дээ тий. Тэгээд бид нар одоо нэг зарим тохиолдолд өөрийнхөө мэдрэмжийг ингэж тогтоож барьж чаддаггүй. Одоо мэдрэмжээ ингээд за би яг ийм зүйлийг мэдэрч байна. Гэхдээ энэ мэдрэмжийг би цааш нь яг үйлдэл болгох уу эсвэл яг одоо болох уу энэ гэдгийг ерөөсөө ялгаж барьж чаддаггүй. За одоо хонгорооч надаас хамаагүй залуу хүн байл та. Бид нар бол одоо хүүхэд байхдаа тэр нэг дурслын дэвтэр мэтэр гэж явж байхад нэг ийм үг айгүйх бичдэг байсан нөгөө цацран бэлчих сэтгэлийг тогтоон барьж чадахгүй байна энэ гээл тий. Одоо нэг айхтар дурсан үегээл бичиж штэ. Тэрийгээ ингээл хуулж бичээл тэгэл тэрэндээ авир амар уяраал тэр үгээ бичиж байхдаа уйлаал тий. Одоо тэр нэг үг ч юм уу бодоод одоо тэр ингээд цацраад байгаа сэтгэл минь одоо ингээд надад туйлын гайхамшиг санагдал ингэдэг байжээ. Тэр нэг барьж дийлдэхгүй байгаа тэр нэг сэтгэл байна шүү дээ тий. Хяналтгүй, жолоодлогогүй байгаа сэтгэлийг л бид нар одоо хайр юм байна гэд ингээд жишээлбэл хүмүүжсэн байгаа байхгүй юу тий. Тэгээд тэр ингээ удирдлаггүй л одоо ингээд зүгээр сад тавиад байгаа, цацраад байгаа, одоо үерлээд байгаа энэ одоо сэтгэлийн тэр цацралыг таних тий. Одоо юу юм бэ гэдгийг таних хэрэгтэй үед нь барьж тогтоох, шинжлэх шалгах, ерөндөглөх одоо өөрөөр хэлбэл дарна гэсэн үг шүү дээ. Дарж сахих энэ болвол сэтгэлийн соёл юм байна гэдгийг одоо ингээд би бол жишээлбэл сэтгэл зүйд орсноороо мэдчихэж байгаа байхгүй юу. Тэрнээс өмнө бол одоо ингээд сэтгэл бүр жолоодлогогүй, удирдлаггүй ингээл байхаараа одоо бараг л сайн сайхан ч биш гэдэг. Одоо хүн тэрвээ дурдлуул одоо ингээл явах хэрэгтэй. Нэг юмд хий гэвэл оройсоо ямар ч удирдлаггүй хяналтгүй ерөөсөө ингээд л явж явах хэрэгтэй. Үр хөвгтөөсөө ингээл энэ сэтгэлээрээ барьж аваад л ингээл хүмүүжүүлэх хэрэгтэй ч юм уу. Ингиж бодож бид нар чи ингээд хөвшээд одоо энүүгээр бүр амьсгалаад олон жил өнгөрсөн байж тээ тий. Өөртөө ингэж сэтгэлийн соёлыг эхэлж хэрэгжүүлснээрээ бид нар бусдын мэдрэмжинд одоо яг адилхан тийм хүлээцтэй хандах байхгүй юу? Энэ хүн юу ч мэдэрч болно гэдгийг ингээ хүлээн зөвшөөрч дээ тий. Одоо хүлээцтэй хүлцэнгүй байна гэсэн үг. Бусдын мэдрэмж юм. Тэрнээс ш одоо ингээл ханцуу шамлал өө чи өстой нэрээ гэл одоо бидний нөхөр нэг ганц нэг зүйл шүү дээ тий. Одоо янз бүрийн аргаар л ерөөсөө л ингээл ханцуу шамлал юмруул ингээл ерөөсөө үзэлцгээд чи юу би юу л болчих гээд байдаг шүү дээ тий. Тэгэхээр зэрэг хүлцэнгүй байна гэхээр бас туйлширч болохгүй байна л да. Хэрвээ бусад хүмүүс чамд ингээд тий хүч хэрглэж байгаа бол чамайг ингээ өвтгөж байгаа болвол бид нар тэр хүн юу ч мэдэрч болохыг хүлээн зөвшөөрнө. Тэр хүн одоо жишээлбэл намайг хүч хэрглэхийг хүсэж байна. Одоо жишээлбэл эрэгтэй хүмүүс байдаг юм. Эсвэл биднээс дээд тушаалын хүмүүс бид нар ажил дээр одоо бид нарт ингээд сэтгэл зүйн дарамт өгч учруулдаг шүү дээ. Хүн тэрийг мэдэрч болохгүй гэвэл болно шүү дээ. Тэр хүн чинь өөрийн гэсэн зорилгот амьдрах арга барилтай. Тэр бусад хүн юу ч мэдэрч бол. Гэхдээ тэрийг одоо тэр хүн өөрийнхөө мэдрэмжийг над руу асгаж, миний сэтгэл рүү юулж, миний бие сэтгэлийг гэмтээж, өөрийнхөө одоо ямар нэгэн хэрэгцээг надаар одоо тайлахыг зөвшөөрөх үгүй юу гэдгийг би шийднэ. Бусдад юу ч мэдрэхийг зөвшөөрч болно гэдэг чинь тэр хүн надтай юу ч хийхийг зөвшөөрнө гэсэн үг огт биш. Энэ хоёр бол ингээд шал хоёр өөрөө ойлголт байх гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг энийг одоо салгаж ойлгох хэрэгтэй байгаад юм гэсэн үг л дээ. Хэрвээ одоо хин нэгэн одоо ингээд биднэрт манипуляц сэтгэл зүйн хувьд те манипуляц хийгээд хохирол учруулад өвтгөөд ингээд ашиглаад ч юм уу энийг бид нар төвчих ёстой гэсэн үг юусоо биш. Харин одоо тэрийг бид нар заавал одоо төвчих биш те зүгээр мэдрэхийн тэр хүн юу ч мэдэрч болно. Тэр хүн яаж ч аяглаж болно те. Энийг бид нар хүлээн зөвшөөрнө. Зүгээр тэр тойргоос тэр нөхцөл байдлаас бид нар гараад явчих болно шүү дээ те. Ахиж тэр хүндээ бид нар харилцаанд орохгүй байж болно. Энэ тэгэхээр зэрэг бид нар ямар тохиолдолд яах вэ гэдгийгээ өөрснөө шийдэх байхгүй. Зүгээр мэдрэмжийг хүлээн зөвшөөрөхийн хувьд бол бид нар бүх мэдрэмжийг хүлээн зөвшөөрнө. Харин тэрийг
бүр үйлдэл болоод гарч ирэхэд би одоо тэрийг ингээд зөвшөөрж байна гэл өөрийнхөө бие сэтгэл гэмтэл учруулад байна гэсэн үг огт биш л гэдгийг ялгаж салгаж ойлгосоо гэж хүсэж байна. Тэгээд уулаасаа л бид нар бүгдээрээ л алдаа гаргадаг. Бид нар хизээ хаана яах ёстойгоо үргэлж мэддэг биш. Би ч гэсэн мэддэггүй. Одоо надад ингээд бүх одоо зааварчилгаа байхгүй. Би ингээд яг л та нартай адилхан өдөр болгон юм гинтийн нөхцөл байдалд ордог. Энэ тохиолдолд би яах вэ гэж одоо надад хэлэх бэлэн үйлдэл байдгүй. Тухайн хугацаанд зарим тохиолдолд би одоо түргэн шуурхай хариу реакц хариу үйлдэл үзүүлээд тэр нь одоо азар онхонч байна. Онгуунч байна. Би буруу зүйл хийсэн байх нь ч байна. За тэгээд ер нь бол олонх маань яг л адилхан ийм зүйл мэдэрч байгаа. Тэгээд бид нар буруу зүйл хийснийхээ дараа яахыгаа ч мэддэггүй. Ер нь энэ сэтгэлийн боловсрал гэдэг байгаа зүйл чинь ингээл нэг 5 жилийн дотор ч юм уу дээд сургууль суралцаад болчдөг зүйл биш. Бид нар ингээл хязгааргүй л ерөөс одоо амьд ахуй цагтаал одоо үргэлжил сурсаар байх тийм зүйл юм шиг байна л да. За багштай баярлалаа. Ингээд олон зүйлийг дахиад ингээд лавшруулад маш гоё тайлбарлаж өглөө. Тэгээ би яг нэг хэсэг дээр бүр яг толгоо тохиол байлаа. Тэр нь болохоор би яг энэ Zoom уулзалт болоо энэ Facebook group дээр эрүүл харилцааны хэм маягийг ингээд анзаарсан. Хүн надтай ингэж харьцах хэрэгтэй байсан байж тээ гэд тэрийг би ингээд мэдрээд олон зүйлээс одоо би бас татгалзах эхлэл маань болсон. Яг тэгэхээр одоо би өөрийнхөө таагүй зүйлээ илчлэхэд маань одоо тэрнгээр маань маш их дайрдаг. Би шаналж байгаа байхад гэмшиж байгаа дээр нь нэмж одоо намайг улам ингээ хүн байдалд оруулдаг. Тийм учраас олон зүйлээ бас нуудаг, хүмүүст хэлдэггүй байсан. Тэгээд одоо Zoom уулзалтаар ингээд илчилчихсэн. Тэгээд тэрнийхээ нэгээс би бас одоо ээж нартай илчлэхийг хүсэж байна. Яагаад тэгэхээр би 19-т оюутан байх үедээ хүүхдэд хөрвүүлээд тэгээд би нэг шалгалтандаа орохдоо өглөө 6-аас явах хэрэгтэй болсон. Тэгээд би ихчтэйгээ яриад манай ихч болохоор за би тэгвэл охиноо цэцэрлэгт хүргэжтэй очиё гэдгсэн. Тэгэхээр за яг миний охин жоох юм чи унтчихна та тэгээд гэл сүрээ дээр ирээ гэд. Тэгээд би яг гэрээс гарах гэсэн миний охин сэрээд тэгээд яг менежер дотор би тэгээд үлдээгээл уйлж ахт нь хаагаал гарч исэн. Тэгээд би яг ингээл нэг цасан шорохтой өдрөө өөрөө уйлаад шалгалтандаа явж исэн. Энийг болохоор олон хүнд хэлдэг. Яагаад тэгэхээр одоо ямар ч хүн тий одоо хүүхдээ үлдээж болохгүй. Тэгээд дээр нь яг хуу аюулгүй нөхцөлд одоо ингээ менежер дотор нь үлдээлж гэсэн би бас өөрөө би одоо хүүхдтэй юу үлдээж байгаа вэ? Ямар мэдрэмж үлдээж байгаа вэ гэдэгтээ бол бас хэмзэлдэг. Тэгээд одоо ч гэсэн ер нь тэрийг ингээ бодоод байдаг. Тэгээд би нөгөө анх подкастын ихэнд хэлсэн шиг бол ер нь сэтгэл зүйд өөрөө сонирхолтой. Тэгээд энэ сэтгэл зүй болоос өндөр ашигтай зүйл гэж боддог. Тэгээд тийм болохоор би бас охиныгоо ч гэсэн хэрвээ би энэ одоо сэтгэл зүйчдээр уулзах хэрэгтэй болов хизээ уулзвал зүгээр бол тэгээ дээр нь би бас өөрийгөө биштэй одоо ингээд өөрийгөө бүрэн хамгаалах чадваргүй охиныгоо ингээд үзүүлэх гэж байгаа учраас тусламж авах гэж байгаа учраас одоо хүүхдийн сэтгэл зүйдээр юун дээр анхаарах хэрэгтэй бол сэтгэл зүйчийг ер нь яаж сонгол зүгээр гэдэг бол гэдэг талаар багшаас асуухыг хүсэж байна. За тэгэхээр хонгороо нөгөө тийм энэ юу гэж нь тохиолдлыг би бас санаж байгаа юм шиг санагдчихэв. Би бас андуурчиж магадгүй тий олон ээжнэр ингээл ярьдаг тий. Яг энэ тохиолдлын үед бол хүүхдэд сэтгэл засал хэрэггүй байхгүй хонгороо. Яагаад гэвэл одоо юу гэдгийг тухайн үед яг хүүхэд жоохон байна тий тэр хүүхэд магадгүй яаж тайлбарлаад одоо ойлгохгүй шүү дээ тий. Чиний хувьд ч гэсэн одоо шалгалт шин бас тухайн үед айгүй чухал зүйл байсан баг л та дараа нь одоо нөхөж өгөх боломжгүй ч юм уу ямар ч байсан тэр өдөр өгч юм уу уулаасан амьдрал ингээд бүх зүйлийг ингээд зохицуулах юм бас гардггүй шүү дээ тий. Тэгээд яг хүүхэд тухайн үед бол мэдээж хэрэг баг зэргийн жоохон гэмтэл авч байгаа гэвэл авч байгаа. Одоо юу гэдэг намайг тоосонгүй энэ гэдэг ч юм уу тий. За хүүхдийг арай жоохон том болсон үед нь тайлбарлаж болно. За одоо харагдах тэгээд ихэнх хүүхдүүд маань тайлбарыг хүлээж авдаггүй тий. Гомдсон хүүхдүүд маань бол сонсохгүй би тэр чинь сонсохгүй тэгэл өөдөөс ойрлох ч юм уу янз бүрийн байдал гаргаж болно. За бид нар чадлынхаа ирэл тэгэл тэднийг нэг аргад нь учирлан тий уучлалгүй. За эсвэл одоо тийм боломж өгөхгүй байвал одоо жоохон томорхоор нь захиа бичдэг ч юм уу. Одоо цагт чинь ийм төхөөрөмжүүд бүгд байна шүү дээ тий видео бичээд үлдээдэг ч юм уу. Ямар нэгэн хэлбэрээр энийг чи өөрөө хийх ёстой. Ер нь бол хүүхдийн хүснээр болохгүй байх тохиолдолд маш их шүү дээ. Бид нар ч гэсэн өөрснөө хүүхэд байхдаа амьдрал үргэлж бидний хүснээр болдгоо шүү дээ.
Тэ бидний хүлээлтээс өөр байдаг. Ер нь дандаа л бидний хүлээлтээс эсрэг байдаг шүү дээ. Тэ бид нар чинь зөндөө л олон өвдөх юм ингэж таван тулсан байгаа шүү дээ. Гэхдээ тэр тоолон хүүхдийг одоо элдв хүмүүрээ аваачих хэрэггүй байхгүй. Яагаад гэх юм бол одоо чи яг сая хэлж дээ тэ ямар сэтгэл зүйчийг сонгох вэ гэж байна. За хүн болгонд төгс таарах сэтгэл зүйч гэж байхгүй шүү дээ. Одоо би ч гэсэн ингээд чи мэдэндээ хонгороо ингээд зүүн уулзалтаар ч юм уу эсвэл одоо ингээд группт ингээд хүмүүс асуухад би жишээлбэл би одоо энэ чиглэлд мэрэгшээгүй. Одоо би жишээлбэл энэ кейсийг авч чадахгүй гэд хэлдэг те. Бид нар одоо ингээд зүгээр л ингээд юу гэдгийг за би 10 жил ингээд сэтгэл судлал үзсэн, би номын сурцсан, би нэг одоо юу гэдгийг нэг зэрэг цол одоо нэг диссертац зэрэг цол хамгаалцсан. За эсвэл одоо би хэдэн жил ингээд нөгөө нэг практик хийгээд одоо хангалттай туршлагатай болцсон гэдэг маань бүх нөхцөл байдалд би төгс байж чадна гэсэн үг ерөөсөө биш. За ялангуяа хүүхдийн сэтгэл зүйч бол бүр онцгой тохиолдол гэж би боддог. Гэхдээ тэр одоо сайн сэтгэл зүйч маань яг танаа хүүхдэд таарна гэсэн үг бас биш. Одоо тэр чинь ингээл бид нар өөрсдөө мэдээж нэг сайн юмч бүх хүнд бас таардгүй те, зарим нь аварж л байдаг, зарим нь одоо бүр эсрэг үр дүн гарах тохиолдол гэсэн бас байгаа шүү дээ те. За тэгээд тэр сэтгэл зүйн мэрэгчлэнүүд бол ажиллаа л хийж байгаа хүмүүс. Бид нар ингээл өөрийнхөө мэддэг чаддгийн хэмжээнд ажиллаа хийн. Тэр нь одоо чиний хүүхдэд, миний хүүхдэд одоо дээд зэргийн үр дүнтэй байх эсэх бол ганцхан мэрэгчлэлээс хамаарахгүй, хүүхдээс өөрөөс нь бас хамаарна. Тэрнээс гадна хамаардаг учир шалтгаанууд бас байдаг. Чи өөрөө мэднэ. Сургалтын цусны хуваар мэднэ. Чи өөрөө бас эмч хүн бас тэрийг мэдж байгаа тий. За тэгээд энийг бид нар яг энэ хүүхдэд маань энэ хүн таарнаа гэдгийг одоо яаж одоо судлаад тогтоогоод ингэсэн байсан ч үр дүнд хүрэхгүй байх тохиолдлууд хамсалтай одоо дийлэх тохиол болчих гээд шүү дээ тий. Тэгээд хүүхдийг ялангуяа бага наснаас нь янз бүрийн хүмүүстээр аваачаад тахаар хүүхдүүд юу нэгэд мэрэгчлэнүүдээс айдаг болно. За зүгтдэг болно. Тэгээд одоо ер нь мэрэгжлийн үйлчлэгийг ингээ үүсгдэг болчвол яах вэ? Гэтэл чинь одоо сэтгэл засал гэдэг бол хүнд бол зайлшгүй хэрэгтэй үйлчлэгээ байгаад байгаа шүү дээ тий. Яг одоо хүмүүс маань харцангуй боловсралтай болоо сэтгэл засалч нар очдөг болсон. Урд нь бол одоо зөвхөн мэдрэл муутай хүн л очдөг юм шиг ойлгодог байлаа шүү дээ. Гэтэл энэ бол эрүүл хүн бүрт одоо зайлшгүй хэрэгтэй зүйл. Би нөгөө урд нь байнга л хэлдэг шүү дээ. Сэтгэл засалч нар одоо энэ мэрэгчлэлтүүд хүртэл өөрөө жилд 1-2 удаа заавал сэтгэл заслын үйлчлэгээ авах ёстой байдаг. Ягаад гэвэл бид нар бүгдээрээ амьд хүмүүс, бид нар бүгдээрээ асуудалтай, бие хүртэл асуудалтай. Тэгэхээр зэрэг одоо ингэж хүмүүстэй харилцаж ажиллаж байгаагийн хуваар одоо тэр нөгөө сэтгэлийн тэнцвэрээ ингэж тодорхой төлөв байдал байлгахын тулд жилд 2 удаа заавал авдаг үйлчлэгээ. Жирийн хүмүүс ч гэсэн одоо жилд 1-2 удаа ч юм уу хэрвээ боломжтой бол тийм үү. Хэрвээ боломжгүй бол одоо бусад хэлбэрээр, цахим хэлбэрээр ч юм уу, богино хэмжээний сургалтанд хамрагдах хэлбэрээр ч юм уу заавал авах хэрэгтэй байдаг л та. Тэгэхээр зэрэг хэрвээ бид нар одоо ингээл ялэмгүй зүйл болгон дээр л ингээ хүүхдээ барай сэтгэл зүйчдэр очиод байх юм бол явандаа энэ сэтгэл зүйн үйлчлэгээг үгүйсгдэг одоо яг тэрний үн цэнийг ойлгодоггүй, магадгүй цухтаадаг ч юм уу, энэ шал дэмий юм бэлээ гэдэг хүн болчихвол бас жоохон хэцүү байгаад юм тийм үү. За яагаад би ингэж хэлж байгаа гэвэл ер нь насанд хүрэгчид хүртэл энэ сэтгэл заслын үйлчлэгээс айгүй урам хугардаг. Яагаад гэвэл ер нь бол сэтгэл заслын үйлчлэгч үнэтэй байдаг ш сонгорч өөрөө мэднэ. Тэгэл нэг удаа очиод тэр хүн бүх асуудлаа шийдүүлээл те одоо ингээл бүх юм болчихно гэж боддог. Гэтэл тэр чинь ерөөсөө тийм биш ш. Тэр нэг 60 минутын дотор бид нар чинь одоо нөгөө яриа дөнгөж нөгөө хүнтэйгээ бараг танилцах шахвал болж байгаа ш. Энэ хүн альва ямиг яаж харддаг юм бэ? Тэрс тэр хүний ярьсан бүх зүйлийг үнэн гэж мэрэгчлэнүүд бодохгүй те зүгээр яг яриулна. Гэхдээ энэ хүн ямар асуудалд яаж хандж чинь тэгэхээр зэрэг энэ хүнд ямар асуудал байж болох уу? Энэ хүн яг өөрийнхөө асуудлыг зөв тодорхойлж чадчихна уугүй юу гэдгийг л эхний уулзалтаар баг ингэж тогтоох шахвал болдог тийм үү? Тогтоож чадвал баг их юм байдаг. Тэгээд насанд хүрэгчд маань болохоор зэрэг энэ мэрэгчлэн бол айгүй муу байна. Надад юус тусалж чадсангүй, зөвлөгөө өгч чадсангүй. Би одоо энэ хүнээс би нөхрөөсөө салах уу яах вэ гэж асуусан. Энэ хүн юу ч хариулж чадсангүй. Энэ юус юу ч мэддэггүй юм байна. Гих маягаар ингээд ханддаг тий. Тэгээд урам хуурдаг. Хүүхэд ч гэсэн яг адилхан шүү дээ. Одоо хоёулаа энэ нэг бид нар хүүхдээ сэтгэл засчдаар аваачихтаа бодвол одоо айгүй мундаг хүн дээр очиё л гэж хэлэх байх та. Ер нь бол тайлбарыг сэтгэл засалч гэж хэлэхгүй шүү дээ тий. Миний охин энэ мундаг хүн дээр очие энэ хүн чамд одоо юу өгнө гэх бол одоо мэдэхгүй тий. Одоо тэгэл чиний амьдрал гоё юм болно л гэж аваачих байх та. Гэтэл тийм юм огт болохгүй шүү дээ. Тэгээд урам хугарна. За
Хоёрдугаар гэх юм бол би энэ хүүхдийн сэтгэл судлал дээр одоо баримтлагдаг хатуу баримтлагдаг зүйл бол өөрөө эцэг их болж үзээгүй хүн хүүхдийн сэтгэл зүйч болохыг бол би бараг л гэмт хэрэг гэж үздэг. За яах вэ? Одоо маш сайн сурлагатай хүүхэд байж болно тий. Дараа нь тэр сэтгэл судлалаараа гайхамшигтай сайн сураад одоо хамгаалж болох бүх зэрэг цулыг авч болно. Багадаа дүүнэрээ асарсан байж болно. Хүүхэдтэй ажиллаж сурсан байж болно тий. Зарим хүүхдийг бол тэгж хилжлээ. Одоо хөгжлийн бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй дүүнэр мөнөрөө бараг эцэг эхийн орлох шахуу асарсан энэ төр гэл тий. За гэхдээ өөрөө ээж болох бол шал өөр байдаг тий. Хонгороо чи өөрөө мэдэн шүү дээ. Өөрөө ээж болж үзнэ гэдэг чинь одоо баг үгээр хэлж болохгүй зүйлсийг бид нэр ингээд өөрийнхөө энэ бүр арьс мах одоо мэдэрч болох юу байдгийг тэр бүхнээрээ бид нэр ингээд мэдэрдэг тийм үү? Их одоо хүүхэд төрнө гэж юм байдаг, тэн гэж юм байдаг гэдгийг ангаах ухааны үүднээс судлах бол нэг хэрэгтэй. Энийг бол одоо баг юугаарч сургаж болохгүй зүйл гэж боддог. Тэгээд өөрөө ээж болж үзээгүй хүүхдийг тэн төрүүлнэ гэж юу байдгийг, тэр хүүхдийг өсгөн хүмүүжүүлнэ гэж юу байдгийг, өөрийнхөө хүүхдийг үзэн ядна гэж юу байдгийг те одоо бүр хүүхдээсээ залхах нь одоо тэр хүүхдтэй холбоотой бүх мэдрэмжүүдийг мэдэрнэ гэж юу байдгийг мэддэггүй хүн сэтгэл зүйч болоход одоо хүүхдийн сэтгэл зүйч болж чадна гэж би үзэхгүй байна. Яагаад одоо намайг ингэж ярихаар хүмүүс бас тэгдэг. Энэ амгалан ч одоо юу яриад байгаа юм бэ? Өөрийнхөө хүүхдийг үзэн ядна гэж юу байдгийг тийм байдаггүй гэж ярьдаг. За маш том одоо хүн хэлсэн байдаг те хэрвээ та өөрийнхөө хүүхдийг үзэн ядах мэдрэмжийг амсаагүй байгаа бол одоо ээж болоогүй байна л гэсэн ганцхан хүүхд төрүүлээд ээж болчдгоо маа гэж хэлсэн байдаг те. Яагаад гэвэл тэр чинь биднээс ингээд бидний одоо дотор үүсээд бүрлдээд биднээс ингээд төрсөн боловч шал өөр оюун ухаантай, шал өөр үзэл санаатай энэ ертөнцийн те энэ ертөнц бид нартай үргэлж ингээд яг адилхан зүйлийг мэдрээд альва ямиг адилхан харна гэж байхгүй. Зарим тохиолдолд биднийг өвтгөх, хорлох, одоо бидний бүр төвчээрийг барах, одоо өстө бүр үзэн ядах хүртэл тэр мэдрэмжийг төрүүлэх зүйлийг тэр хүн хийж болно. Одоо бид нар яг нөгөө түрүүний асуултанд гарсан шиг тэр хүн одоо юу ч мэдэрч болно. Яг адилхан би ч гэсэн юу ч мэдэрч болно. Одоо би хүний хуваар хүүхдээ мэдээж хэрэг хайрлна. Бид нар бол хүүхдийн хөдлөө баг амиа өхөл ахaltaа. Одоо хэрвээ тийм нөхцөл байдал болох юм бол бид нар эд эрхтний өхөн гэтэл амиач хүртэл өгнө. Гэхдээ зарим үед бид нар одоо нэг хэдэн секундын хооронд тэр хүүхдийн тухайд аимшигтай зүйлийг бид нар мэдэрч болно. За тэр хоорондоо бид нар аимшигтай зүйлийг хийцэн байж болно, хилцэн байж болно тий. Тэгэхээр зэрэг хүүхэд ийм байдаг юм бүр төрсөн эцэг эхээ хүртэл ингээд төвчээрийг барж яадаг одоо нөгөө нервийг барж яадаг те тэсгэлийг алдуулж яадаг гэдгийг одоо өөрийн биеэр мэдрээгүй хүн хүүхдийн сэтгэл зүйч болж чадна гэдэгт бол би итгэхгүй байна. Одоо яг хаа тэр дөнгүүд нь бүгд онц байж болно. Одоо тэр зэрэг цулаа хамгаалсан одоо үйл ажиллагаа нь гайхамшигтай сайн болол одоо сэтгэл судлалч нээлтмэл гаргасан байж болох л ах л та. Гэхдээ би л хувьдаа хүүхэдгүй хүн дээр эцэж хүүхдээ аваачихгүй гэж бодож байна. Тэгээд яах вэ? Одоо дүүнэрээ асарсан энэ гэдэг бол яг хүүхэдтэй харилцааны арга барилын хувьд байж болох боловч яг өөрөөс нь төрсөн хүүхдээс одоо тэр янз бүрийн сайн муу одоо тэр дээд доод туйлын мэдрэмжүүдийг авна гэдэг бол шал өөр зүйл гэж би бодох гээд байна л да. Би нөгөө сургалтаар үзүүлдэг кино байдаг штэ хонгороо нөгөө аауд ба охид гэдэг кинон дээр тэр эмэгтэй өөрөө ээж болж үзээгүй байхдаа хүүхдэд ийм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг те. Миний бодлоор тэр хүүхэд тэр эмэгтэйд өөрийгөө олоход нь сэтгэл зүгээ цэцэрлэгт нь аягүйх тус болсон. Бараг тэр эмэгтэй хүүхдэд туссан гэхээсээ илүү те. Тэгээд тэр эмэгтэй чинь өөрөө хүүхдэд тусламж үзүүлэхэд бэлэн биш байсан шүү дээ те. Гэхдээ тийм ажил хийгээл явж исэн те. Тэгээд бүр одоо хөгжингүй орнуудад ийм байгаа юм чинь Монголд бол одоо янз бүрийн одоо тохиолдол гарахыг үгүйсэхгүй л те. За тэгээд энэ бол ер нь хүүхдийн сэтгэл зүй бол маш нарийн мэрэгшил. Одоо насанд хүрсэн хүмүүстэй ажиллах ямар хэцүү байдаг вүлээ хонгороо те. Гэтэл чинь одоо хүүхэдтэй ажиллана гэдэг чинь бол одоо хүнээс асар их зүйлийг шаардна. Одоо удаан суралцах ёстой, туршлагачих ёстой, дадлагчих ёстой тий. Тэгэл энэ одоо хүүхдийн янз бүрийн байгууллагууд, эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тий, нийгмийн олон янзын давхаргын хүүхдүүдтэй одоо группээр болон ганцаарчлан ажиллах ёстой. Группээр ажиллах аягүй чухал юм. Яагаад гэвэл олон хүүхдүүд хоорондоо яаж хандж чинь
зөвхөн хүүхэд насанд хүрэгч хоёрын хүүхэд үйлчлүүлэгч болоод одоо мэрэгчлэнээс үйлчлэгээ авах байдлаар биш хүүхэд одоо тэр хүүхдийн орчин дундаа яаж ажиллаж байна вэ гэдгээс бас бид нэр аягүй туршлага суудаг те тэрийг одоо тэр хүүхдийн сэтгэл зүйч болох гэж байгаа хүн энэ одоо дадлагыг одоо олон жил хийсэн байх хэрэгтэй байгаа. Одоо гадаадд бол баг 10-аас доошгүй жил тэгж ажиллаж ээж одоо нөгөө нэг зөвшөөрлөд нэр авдаг шүү дээ тийм. За тэгээд ингээд нийгмийн олон давхраг гэхээр зэрэг хүмүүс шууд эмзэг бүлэг гэж боддог. Өө за ингээд нөгөө нэг юу гэдэг чинь тий эдийн засгийн боломжгүй ч юм уу эцэг ихгүй хүн ч юм эсвэл одоо янз бүрийн хамааралтай хүүхдүүд гэж ойлгоод байдаг. Заавал эмзэг бүлэг биш. Харин одоо эсэргээрээ одоо элит ийм давхаргын хүүхдүүдэд янз бүрийн сэтгэл зүйн асуудлууд гарч байгаа шүү дээ. Одоо нөгөө эгоцентрик шин чанартай ганцаардал байдаг ч юм уу эсвэл тийм омог бартмын синдром ч байдаг юм уу нялхрал. За одоо нялхрал гэдэг бол одоо 30-40 дэх хүмүүстээр хүртэл үзэгдэж байгаа сэтгцэн үзэгдэл байгаад байгаа шүү дээ тий. Тэгээд одоо нөгөө хит үзэлтээс үүдэлтэй оюуны хөгжлийн олдмол бэрхшээлүүд байна шүү дээ. Зөв зүгээр эрүүл сарвал төрсэн хүүхдээ бүцэлсөөр байгаад тийм олдмол одоо аутизмын тийм шинж тэмдгүүдтэй болгоцсон одоо тийм тохиолдлууд хүртэл байгаад байна шүү дээ тий. Одоо нийгэмшиж чаддаггүй одоо зөвхөн тэр гэрийн тийм хязгаарлагдмал нөхцөл байсаар байгаад одоо сургуульд ороод хүүхэд нийгэмшиж чаддаггүй. Гэтэл чин тэр чинь ингээд үзэхээр ив эрүүл сэтгцийн хувьд хүүхэд байгаад байдаг. Гэтэл ингээд нөгөө хүүхдээ хит халамжаар ийм олдмол ийм шинж тэмдгүүдтэй болгоцсон тохиолдлууд байгаад байна шүү. Тэгэхээр зэрэг бид нэр тэр бүхнийг мэдэх ёстой. За тэгээд одоо бид нар бүгдээр тэр элит амьдралаар амьдрах боломж байхгүй байгаа ч гэсэн бид нар одоо энийг ингээд мэдэх ямар боломж байдгийг тэр бүхнээр нь бид нар одоо нийгмийн бүх давхаргын хүүхдүүдэд тохиолдож байгаа бэрхшээлүүдийг л мэдэх хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл одоо тэр хүүхдийн сэтгэл зүйчдэр чинь тэр бүлгийн хүүхдүүдэд дагуулгаал хүрээд ирж шүү дээ. Тэгэхээр хэрвээ бид нар өөрснөө тэр одоо давхаргын амьдралыг мэдхгүй тэр давхаргт одоо байдаг хүмүүст ямар асуудал байдаг юм бэ гэдгийг мэдэхгүй болвол одоо одоо нөгөө номон дээр номоо л ярилсан шүү дээ. Тэр багш тэгж хэлсэн, энэ багш ингэж хэлсэн гэдгээл яриад суун бид нар хүнд үнэхээр тусалж чадахгүй байхгүй юу. Тэгээд яг хуу тэгэл эдгэрлийн сургалтын үеэр бол одоо тэр хүүхдийн анхдагч хэрэгцээ болох тэр нөгөө хайрлуулах хэрэгцээ байгаа шүү дээ. Тэ нөгөө сэтгэлийн иллэг авах одоо тэр чинь анхдагч засал юм да. Тэрийг ингээд өгдөг те бид та нарт сэтгэлийн иллэг өгдөг, хайрлуулах зөвшөөрөл өгдөг. Тэгээд хүүхдийн сэтгэл зүйч бол өөрөө бүтэн байх хэрэгтэй. Одоо сэтгэл зүйн бүтэн байх хэрэгтэй. Мэдээж сэтгэл зүйч хүмүүс ч бүгдээр л хүн юм ч бүгдээр асуудалтай байгаа. Гэхдээ харьцангуйгаар одоо ингээд гүн асуудалгүй өөртөө бол маш их ихтэй байх хэрэгтэй. Харин тийм багшийн одоо ярианаас толгой тохиол бүгдийг цолгой тохиол сонсчлаа. Тэгээд багшаас ингээд групп сэтгэл заславаад эсвэл ингээд тренинг дээр ингээд асуултанд хариулт өгж байгаа байдал нь аягүй ингээд өөртөө ихтгэлтэй санагддаг. Тэг би ингээд багшийг хараад хаанаасаа ингэж ихтгэл нь ундарддаг юм болоо гэж боддог. Тэг би өөрөө бас залуу хүн тэгээд яг амьдралын туршлага бас одоо хичнээн ном уншсан ч гэсэн нөгөө туршлага байхгүй болохоор заримдаа ингээд хүүхдээ хүмүүжүүлэх гэхээр одоо би зөв юм зааж гинөө буруу юм зааж гинөө гэдээ өөртөө бас эргэлздэг. Тэгээд багшийн яг өөрөө энэ одоо ярьж байгаа байдал тэгээд нөгөө лекцүүдийн агуулга гэднэр бас их гүндгий санагдаг. Тэгээд би багшийг хараад за багшийн энэ ер нь туулсан амьдрал уншсан зүйл их гүндгий байдаг болохоор ийм байдсан болоо өөртөө ихтгэлтэй байдаг юм болоо гэд би бас боддог. Тэгээд би одоо өөрөө залуу хүн тэгээд залуу байх бол ер нь аягүй сайхан гэдэг. Тэгээд бол олон зүйл дээр амьдрал дээр ажлын тал дээр айгаа одоо боловсрох хэрэгтэй байна, түүх байна гэдгээс их мэдэрдэг. Одоо ярин таны ярианаас сонсгож гэсэн би одоо за би өстө нэлээд юм хийх хэрэгтэй байна даа л гэж боддог. Тийм, залуу ах мэдээ сайхан байлгүй яах вэ? Гэхдээ Софи Лорны хэлсэн үг байдаг шүү дээ. Би хизээч 20 наснда эргэж очихгүй гэд тэ. Ягаад гэвэл одоо бидний хамгийн хэцүү байдаг нас шүү дээ, тэ. Ер нь бол одоо өсвөр нас хэцүү байдаг, залуу нас бас хэцүү байдаг те. Ер нь бол өөртөө итгэлгүй, эргэлзээ, айц одоо дутуугийн мэдрэмжтэй те. Одоо эргээд бодоход бол бид нар одоо жишээлбэл тэр 18 настай үеэ эргээд бодоход бараг л одоо юундаа тэгтлээ айдаг байсан байна л гэж хэлмээр байдаг л ах л да. Би бол тийм байдаг. Одоо юундаа тэгж хямардаг байна, бутардаг байна. Айгүй хурам хугаралтай байдаг байсан. Тийм сайхан залуунаас тийм гоо үзэсгэлэн бүх ингээл боломж байхад гэж хэлэхэд айгүй амархан тий. Гэтэл бид нар тэр үедээ бол амьдралдаа баг одоо
хамгийн их өөртөө итгэлгүй байх үе чинь бол тэр 20-аад насны үе байдаг шүү дээ тий. За энэ бол мэдээж өөрийн гэсэн шалтгаантай. Ягаад гэвэл бид нар хамгийн анх бие дааж үзэж байгаа тий. За яг л нөгөө улаан нүүрлүгэ алгадуулж байгаа үе шүү дээ амьдрал дээр тий. Нөгөө аав ээжийнхээ нөмөр дороос гараад яг бие даагаад явж байгаа бидний нөгөө хүүхэд насны мөрөөдөл нөгөө амьдралыг төсөөлжсэн төсөөл чинь яг ингээд нөгөө бодит байдалд дээр ч очиод үүрэл унж байгаа шүү дээ тий. Эсвэл хөөс шиг хагараал нэмгийн шил шиг ингээд бүгдээрээ үүрэн бутарсаал унж байгаа шүү дээ. За тэгээд энэ үед чинь бид нар ингээд яг бас хүүхэд биш тий том хүн болоод эхэлсэн биднэрт чинь янз бүрийн нөгөө нэг насанд хүрэгчдийн хэрэгцээнүүд бий болоод эхэлсэн бас өөрийгөө ингэж харуулах ёстой, батлах ёстой, ерөөс бүгдийг л амжих ёстой нас байгаад байгаа тий. Бидний дотор асар их хүч байдаг юм аа. Бид нар юу ч даван туулж чадна гэдгээ бид нар мэддэггүй. Яагаад гэвэл би ер нь юуг давж чадахгүй юм бэ гэдгийг бид нар давж ээж л мэддэг. Тэр санаа нь багтамгүй их зүйлийг бид нар бүтээж чадна, давж гарч чадна гэдгийг бид нар одоо амьдрал дээр яг давж үзчихээж л мэддэг. Тэгээд одоо ингээд харахад өөртөө маш их ихтэй хүмүүс бол их зүйлийг даван туулсан хүмүүс байдаг. Би чадна, би мундаг, ер нь өстэй амьдрал чинь ингээл стагаа гартаа аваад ингээл давдаг байхгүй юу гэж ярьж байгаа хүмүүс бол яг гоё л доо. Гоё гэдэг үг ч өөрөө бас нөгөө нэг хөөрхөн л дөө гэдэг шиг л үг шүү дээ тий. Яг тийм хүмүүс бол хөөрхөн л байдаг. Гэхдээ үнэхээр хүчтэй хүмүүс бол асар их зовлонг одоо даван туулсан, их юмыг үзсэн ийм байдаг. Тэрнээс одоо их ном уншсан, их юм сурсан зүйл ерөөсөө огт биш шүү дээ тий. Тэгэхээр зэрэг залуу хүн итгэлгүй байх нь аргагүй. Тэр хүмүүс ч одоо юу ч даван туулаагүй, юу ч одоо үзээгүй, өөрийнхөө одоо бэрэг одоо үзээгүй байгаа л гэсэн хүмүүс гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр зэрэг залуу байхад бол итгэлгүй байх нь бол мэдээжийн зүйл. Харин одоо би түүхий байна, арай болоогүй байгаа шүү, одоо надад боловсрох хэрэгтэй гэдгийг одоо мэдчихэвэл одоо сайн л байна л да. Ерөөсөө нас болгонд ямар нэг тийм амаргүй мэдрэмж заавал байна. Одоо залуу наснд бол тэр нэг өөртөө итгэлгүй байдал байхгүй юу? Одоо жишээ нь би өөрийгөө ингээл бодоход одоо 20-аад наснда бол одоо их л үзэсгэлэнтэй байсан байж таараа да тий. Тэгэхэд л одоо ингээл нөгөө айгүй хичдэг тий хүний өөдөөс ихцэлж харж одоо чаддгүй одоо нөгөө хайртай хүмүүнийхээ нүдэнд бол би аимшигын мухаал харагдчихаал гэж одоо боддог байсан тий. Одоо үнэхээр итгэлгүй байсан. За тэгээд одоо ингээд өөртөө итгэлтэй болоод ирэхээр одоо өөр бас таагүй мэдрэмж ингээд бас мэдэрдэг болж шүү дээ тийм үү. Тэгэхээр зэрэг ерөөсөө нас болгонд өөрийн гэсэн тийм нэг хэцүү мэдрэмж байдгийн байна. Ер нь бол ийм хэцүүг мэдрэхгүй бүх зүйл ийм тэгш болох цаг амьдралд ерөөсөө байдгүй юм байна гэдгийг л одоо хүлээн зөвшөөрчүүл их амар юм шиг байна. Гэхдээ одоо тэрийг хүлээн зөвшөөрөх хэцүү л байна л та тийм үү. Надад ч гэсэн л бас хэцүү л байдаг. Тэр оюуны дээд түвшнийхэн гэдэг юм уу? Одоо тэр бурхны шашны одоо өндөр шатанд хүрсэн хүмүүс бол одоо сэтгэлийн амгалан гэж инх утгаар нь олцсон байдаг байх л та. Тэд нар ч уулаасаа ингээд бүх юмыг хүлээн зөвшөөрсөн тий. Одоо тэр үхлийг хүртэл хүлээн зөвшөөрсөн одоо юм байна шүү дээ тий. Тэгээд тийм ч учраас ерөөсөө айдсгүй байдаг бах тий. Одоо бүр тамаас хүртэл айдгүй. Одоо хүүхдээ нөгөө би тамд төрөөсөө гэж өрөөл тавьдаг тий. Би хамгийн хэцүү газар төрөөд тэр тамийн амьтдыг би аврах болтугай. Тэгээд бүр энэ тамыг хоосрох хүртэл би төрлөөс төрөлтөө тамд төрөх болтугай гэж өрөөл тавьдаг. Ингээд би одоо тэрийг ингээд анх уншаад бүр ингээд айжсэн. Хөөх яаж ингэж чадж байна. Бид нар бол зөвхөн амар амгалангийн төлөө гарч тэр хүн чинь бүр там хязгаарч хоосрохгүй шүү дээ ер нь тий. Яг галуу юу гэхэд хоосрдог юм лээ. Тэгтээ эргээд л ингээд дөрчдөг гэсэн. Гэтэл чинь одоо тэр тамыг хоосрох хүртэл одоо ингээд тамд төрөөд хамаг амьтны зовлон өөр дээр аавна гэдэг чи одоо юу гэсэн үг одоо баг ой тойнд багтамгүй байна шүү дээ тий. Одоо тэгээд бас бурхны шишинд жишээлбэл одоо өдөр болгон бясалгал хийхдээ ингээд хамаг амьтны зовлон өөр дээр авах нөгөө базаргын тарныг тоолохдоо одоо ингээд амьсгал авах тоолондоо энэ ертөнцийн хамаг амьтны зовлонд би өөрөө авж гин амьсгалаа гаргах тоолондоо дотроо байгаа бүх одоо сайн сайхан юу гэдэг тий аз жаргал энерги гэрэл одоо бүх юмаа ингээд амьтанд өгч гинэ гэж бясалгах тий бясалгал байдаг тий. Тэгэл одоо тэр сайн сайхнаа зөвхөн одоо хамаг амьтан гэхээр л бид нэр хөвчлээ өөрийнхөө хайртай хүмүүсийг төсөөлдөг. Гэтэл тэрийг одоо бүх дайснууд намайг хорлож исэн хүмүүс, хорлох хүмүүс тий одоо тэгэл энэ амьд амьтан гэхээр чин зэрэг зөвхөн
нүдэнд харагдаж байгаа юм адуус амьтад биш шүү дээ тий бас одоо юу гэдгийг тэр мангас чөтгөр буг одоо тэр төрлөө олоогүй зурдын оронд байгаа амьтад бүгдээрээ л орох юм байлээ. Тэгэхээр тэр бүх амьтдад гэдэл ингээд нөгөө хамаг сайн сайхнаа одоо бидний ингээд зовн байж босгосон бүх зүйлээ эд хөрөнгө өөрийнхөө мах цус амь насыг хүртэл ингээл өгнө гэж ингээл одоо баг өхөн битгий хэл бодохын төдөд бид нарт аимшигтай байна шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тэр ийм төвшөнд ингээд энэ бүхнийгээ өгч чадах төвшөнд хүрнэ гэдэг бол их л хол зам байна л да тий. Өндөр төвшнээ л одоо асуудал байгаад байна шүү дээ. Та ингээд та бас сая энэ буддын шашны жишээ авлаа. Тэгээд ер нь өмнө нас ингээд сэтгэл зүйн одоо зөвлөгөө өгтөө одоо жишээндээ дандаа буддын шашны жишээ авдаг. Тэгээд би бас өөрөө сонирхдаг буддын шашны талаар. Тэгээд таныг одоо энэ буддын шашны сургаалыг энэ сэтгэл зүйн юунд ингээ ашиглахдаа одоо яаж ашигладаг вэ? Одоо энэ сэтгэл зүйн шинжилгээ болон буддын шашны ижил төстэй болон ялгаатай талуудыг та биднэрт нэг хэлж өгөөч гэж хүсэж. За тэгэхээр би бурхны шашнаа бүр аягүй сайн мэддэг хүн биш ээ. Зүгээр одоо сонирхож байгаа л хүн гэж хэлэндээ яагаад гэвэл багш нар маань өөрснийгөө багш нар маань одоо миний хувьд бол бүр л ингээл оргилд хүрсэн юм шиг номын далаа болцсон юм шиг санагддаг. Багш нар маань өөрснийгөө одоо за мань мэтийн анхлан суралцагчид болвол энтергээл ярьдаг. Одоо өөрснийгөө одоо мөрд ороочгүй байгаа мөрд орно гэдэг чинь шал өөр зүйл. Бид нар бол одоо зүгээр мөр гэдэг чинь энэ шүү гэдгийг ярьж эхэлж байгаа. Одоо ярьж эхлэх нь битгий дөнгөж одоо таамаглаж эхэлж байгаа хүмүүс гэж багш нар маань өөрснийгөө хэлж байгаа юм чинь. За би бол одоо бүр аавсгэж мэдгүй гэж бараг хэлж болно шүү дээ. Тэ бараг тийм л хүн байгаад байгаа. За зүгээр одоо сонсон мэдсэн дээрээ тулгуурлаж хэлэх юм бол бурхны шашин гэдэг чинь ерөөсөө цэвэр сэтгэл судлал шүү дээ. Зөвхөн сэтгэлийг судалдаг. Өөр юу ч судалдаггүй. За яг бурхны шашны дээр 5 үндсэн ухаанд багтж байгаа тэр ангаах ухаан, урлаган ухаанч байдаг юм уу? Тэр одон орон судлал эднэр болвол явж зүгээр ингээд бит хэлбэрээр илэрч байгаа тэр сэтгэлийн мөн чанарыг л судалж байгаа. Одоо арай өөр хэлбэрээр одоо тэр сэтгэлийнхээ оргилд хүрэх одоо замыг л судалж байгаа л гэсэн үг байгаад байгаа байхгүй юу? За тэгэхээр зэрэг бурхны шашин бол одоо ингээд би сайн хэлээд цэвэр сэтгэл судлал юм байна. За тэгвэл өрнийн сэтгэл судлал бурхны одоо шашны сэтгэл судлал хоёр одоо юугаараа адилхан юм бэ гэвэл хоёулаа л хүнийг туйлын жаргалд хүрэх гэдэг. Хоёулаа л хүнийг жаргалтай болгох гэдэг байгаа тий. За миний анзаарч байгаагаар бол яг сэтгэл зүйн болохоор зэрэг хүнийг одоо яг байгаа чигээр нь тий одоо тэр сайнтай муутай одоо тэр нөгөө нэг бурханлаг чөтгөрлөг бүх чанаруудтай тэр мэдэрч түрүү миний хэлээд байгаа тэр мэдэрч байгаа бүх одоо тэр мэдрэмжтэй тэр бүхнийг одоо хүлээн зөвшөөрөх замаар тий өөрийгөө бүрэн одоо хүлээн зөвшөөрөх замаар муу чанаруудаа одоо үгүйсгэж дарах хорих тэр замаар биш тий бүгдийг ингэж хүлээн зөвшөөрөх замаар тэрийгээ ингэж гадагшин бас илэрхийлэх замаар өөрийгөө одоо жаргалд хүргэж гинөө жаргалд хүрэх одоо тэр замд нь л одоо хөтлөн гэсэн үг. Тэрнээс одоо сэтгэл зүй хий нэг хүнийг гаднаас нь ерөөсөө жаргалтай болохгүй шүү дээ тий. Зүгээр чамд ийм боломж байна чи ингээд одоо явах юм бол өөрийгөө жаргалтай болгож чадна гэдэг замыг л одоо бас хүнд зааж өгч байгаа тий. Тэрнээс одоо ямар ч сэтгэл засал гаднаас нь хүнийг одоо магадгүй яг ховс засал гэдэг байгаа шүү дээ тий. Гэхдээ энэ бол төр зүрийн хугацаанд одоо нөгөө хүнийг тайвшруулж байгаад өөрөө бие даах зам руу оруулах нэг арга болохоос биш гадны ямар нэгэн ховсоор тэр хүнийг огт өөр болгоно гэсэн зүйл ерөөсөө байдгүй шүү дээ тий. Хүмүүс болохоор андуураад идэх юм шиг байгаа. За ховс хийлгээл одоо айгүй гоё болчихно. Одоо хамаарлалт амталтаасаа гарчихна. Эсвэл одоо юу гэдэг сэтгэл зүйн асуудал шийдэгдчихнэ гэж боддог. Үгүй энэ ховс бол зөвхөн хүнийг төр хугацаанд тэр арай сэтгэлийн тэнцвэртэй байдалд оруулж агаад тэрэн дээрээ тулгуурлаад хүн өөрөө дараагийн өөр одоо шатанд орох зүйлээ л одоо хийхэд бэлдэж байна л гэсэн үг байх гэдэг шүү дээ тий. За тэгэхээр зэрэг нөгөө яриад иргэд ороход сэтгэл судлал бол өөрийнхөө тэр нөгөө нэг сайн муу бүх зүйлээ хүлээн зөвшөөрөх замаар одоо жаргалд хүрч гинөө гэж би хардаг. Харин бурхны шашин бол тэр муу чанаруудаа эхлээд таниад байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэгээд аажмаар тэр муу чанаруудаас одоо ангижрах замаар төр зуурын биш тийм одоо юу гэдгийг одоо харьцангуй үрд байх тийм жаргалд хүрэх замыг л заад юм болов уу гэж боддог. Гэхдээ энийг би бол ялгаа гэж харахгүй байна. Энийг би бол зүгээр дистара гэж харна. Ер нь бол альва
шашин шүтлэг байдаг юм уу, ихтгэл үнэмшил байдаг юм уу, бясалгалд орохоосоо өмнө хүн өөрөө эхлээд сэтгэл зүгээ маш тэнцвэртэй болгоод сэтгэлийнхээ одоо тийм гүн асуудлуудыг шийдвэрлсэн байх хэрэгтэй байдаг. За тэгхгүйгээр одоо шууд одоо бясалгал хийх ч юм уу, эсвэл одоо ямарваа шашин шүтлэгт орохоор зэрэг хит туушраад хийрхэд магадгүй одоо бүр сэтгцийн одоо бүр өвчтөй болох хүртэл энэ тохиолдол гараад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бид нар энэ сэтгэлийн ерөнхий одоо тэр хөрсөө тэгшлэх гэж хэлэх юм уу, одоо тэнцвэртэй болох энэ зүйлийг одоо шашинд орохын одоо өмнө хийх ёстой болов гэж үздэг. Энийг би ялгаа гэж харахгүй байна. Зүгээр одоо нэг эренбийн асуудал байна уу гэж харж байна. За сэтгэл зүй бас одоо ингэж хэлдэг. Ерөөсөө амьдрал агшин бүрт төгс. Бид нар ерөөсөө агшин бүртээ төгс байгаа, өөрийнхөө байж чадах хамгийн дээд хэмжээндээ байгаа гэж хэлдэг. Яг уу одоо жилийн дараа ч юм уу 10 жилийн дараа эргээд харахад би тэгэхэд тэнийг байж буруу юм хийж тэгчиж ингэчиж гэд за магадгүй маргааш нь ч юм уу хэлэх тохиолдол гарч болно тий. Гэхдээ тухайн яг мөчтөө тухайн нөхцөл байдлаа бид нар байж болох хамгийн дээд одоо зэрэгээрээ байдаг хамгийн зөв гэж бодсон зүйлээ хийдэг хамгийн төгс шийдвэрэл гаргасан байдаг те. Тэгэхээр сэтгэл зүй бол амьдрал агшин бүрт төгс байгаа, чи агшин бүрт төгс шүү гэж одоо сургадаг те. Бурхны шашны тарины номонд бол амьтан бүхэн бурхан одоо гадна харагдаж байгаа хэлбэр нь янз бүр байж болно. Гэхдээ амьтан болгон бурхан сав болгон сав буюу одоо орон зай болгон бурхны орон гэж бас хэлээд идэг те. Бурхны сургаалын амин гол одоо зүйл чинь бол үйл өөр байгаад байгаа шүү дээ тий. Шүтэн барилдаг. Аливаа зүйл бол шүтэн барилдаж оршноо. Өөрийн гэсэн мөн чанар байхгүй гэдэг. Сэтгэл зүйн гол баримтлал ч гэсэн шалтгаан үрийн л хууль байгаа шүү дээ тий. Аливаа юм ийм байгаагийн цаанд шалтгаан байгаа. Тэр шалтгаан чи өөрөө ямар нэг юмны үр дүн байгаа. Тэр үр дүн нь өөрөө бас одоо эргээд нэг зүйлийн шалтгаанч болж байгаа, бас өрнөж болж байгаа гэдэг энэ онол бол энэ онлороо энэ хоёр шинжлэх ухаан бол хоорондоо бол адилхан байгаад байгаа тийм. Сэтгэлийн аливаа нэг өвдөлт байна тийм үү? Одоо өвдөлт гэдэг юм уу сэтгэл зүйн асуудал байна тийм. За тэгэхээр зэрэг тэрийг өөрчлөхийн тулд одоо тэр тухайн өвдөлтийг мэдрүүлээд байгаа тэр объектыг байхгүй болох замаар биш тийм. Тэр тухайн нөхцөл байдлыг олон талаас нь авч үзээд тэр объект чинь яагаад өөр биш яг чухам ийм байгаа юм бэ гэдгийг одоо сэтгэл зүй дээр авч үздэг. Бид нар одоо нэг ээж аавтай эвлэрэхтэй тэгдэг штэ тий хонгороо тэр хүмүүс бид нарыг одоо их зовоосон байдаг тий. Одоо хэлэхэд хэцүү байгаа ч гэсэн бид нар аав ээжийнхээ гараас маш сэтгэл зүйн гэмтэл авсан байдаг. Их өвдөлт хөндүрийг авсан байдаг. Гэхдээ тэр хүмүүс ямар учир шалтгаанаар бид нарыг ингэж гэмтээдэг, өвтгдөг ийм болчихоо гэдгийг бид нар ингээд сургалтаараа олон талаасаа авч үзээд одоо эцсийн дүндээ уучлахаас өөр аргагүй байна гэдгийг ойлгодог. Сүүлдээ бид нар одоо аав ээжтэй талархаад баярлаад ингээд сургалт маань өндөрлөдөг штэ тий. За тэгээд яг адилхан бурхны шашинд ч гэсэн аливаа зүйлийг одоо намайг хорлож байгаа хүнийг хүртэл бид нар дайсан гэж авч үздэггүй тий. Надад хорлогдох шалтгаан байна. Хэрвээ надад хорлогдох шалтгаан байгаа бол гаднаас ямар ч хорлогч байхгүй. Тэгэхээр зэрэг одоо энэ хүний гараас одоо магадгүй аавынхаа ээжийнхээ нөхрийнхөө үр хүүхдийнхээ гараас энэ одоо өвдөлтийг одоо гэмтлийг тэр шалтгаан уг шалтгаан надад байгаа юм байна гэж үздэгээрээ энэ хоёр бас адил байгаа юм шиг надад санагддаг тийм үү. Тэгээд би түрүү нөгөө нэг эренбийн талаар ярьжсэн шүү дээ. Ер нь бол ингээд сэтгэл зүгээ эрүүл болгоод биднээ гаднаас ингээд хайхааргүй болсон цагтаа одоо ямар нэгэн шашин тий заавал бурхны шашин биш шүү дээ. Өөр ямарваа нэг шашин бясалгал ихтгэл үнэмшлэр оролдохгүй болвол бид нар одоо цагтаа ээж аваасаа аваагүй хайраа одоо энэ бясалгалаас ч юм уу энэ шашнаас ч юм уу авах гээд одоо магадгүй бурхнаас ч юм уу ер нь бол бид нар яагаад бурхны шашныг сонирхоод нь яагаад бясалгал сонирхоод энэ гэдгийн цаана нөгөө аваагүй хайраа авах гээд байгаа уг шалтгаан их яваад идэг талтай ингээд ухаад сэтгэлийн давхаргуудаа хуулаад үзэх юм бол за хэрвээ бид нар одоо өөрөө бүтэн болно гэж би энийг хэлээд байна шүү дээ тий гаднаас хайр авахааргүй өөртөө дотроос нь нөгөө хайраа ингэж өгдөг болоогүй цагтаа одоо энэ ихтгэл үнэмшил гэдэг чинь бид нар ингээд дандаа сэтгэлийн асуудал сэтгэл рүүгээ юм оруулах гэдэг юм тий тэгэхээр эн чинь эвгүй байхгүй юу аюултай зүйл бид нар одоо зөвхөн ходоод руугаа хүртэл эвгүй юм оруулахад юу болж чинь гэтэл одоо сэтгэл рүүгээ эвгүй замаар эвгүй юм оруулах юм бол тэрний хор уршиг нь бүр аимшигтай хэлбэрээр гарах байхгүй юу
Тэгэхээр зэрэг бид нар ийм дутуу байгаа цагтаа ингээд ийм сэтгэлийн асуудал одоо сэтгэлийн одоо юу гэж хэлэх юм бэ? Замууд руу гэж хэлээ да. Орчих юм бол одоо бид нар бидэндээ одоо тэр багш нартайгаа янз бүрийн харилцаанд орох те бие сэтгэлийн янз бүрийн харилцаанд орох багш нараасаа их юм хүсэх за бүр бурхнаас их юм хүсэх за тэрийгэ авч чадахгүй болохоро одоо янз бүрийн нөгөө бидний сэтгэлийн эмгэг маань хурцдах те бүр сэтгцийн өвчин болтол одоо гарах юм хандлагууд гардаг юм за тэгээд бид нар одоо гол шашин маань явж одоо гэгэрл сэхэрл гэдэг зүйлийн тухай ярьж төгссөн үсэхгүй тий. Тэгэхээр зэрэг нөгөө нэг бид нар элдв мэдлэг янз бүрийн зэрэг дэв хөөцөлдөх нөгөө өвдөс шид бүтээл хөөцөлдөх гэдэг ингээд шаал өөр тийшээ ингээд хадуураад баг нөгөө нэг явах гээд байгаа замынхаа эсрэг зүг рүү ингээд нэг мэтгэд ингээд явж яадаг за тэгээд нөгөө талаас гэх юм бол сэтгэл зүйн одоо маш олон ийм суут хүмүүс, мэрэгчлэтнүүд өрнийн сэтгэл судлалын ингээд оргилд хөрөнгүүд энээс цаашаа ингээд тайлбарлаж болохгүй юм байна гэж олон хүмүүс хэлсэн байдаг. Одоо Скот Бек энэ талаар их ярьдаг байсан тий, Юнг ч гэсэн их ярьдаг байсан тий. Одоо ингээд яг бүх юмыг ингээд тайлбарлаад яваад хахад болоод байгаа юм шиг мөртлөө яг сэтгэлийн бүр ингээд гүн рүү очихгоот өрнийн сэтгэл судлалаар шинжлэх ухаанаар тайлбарлаж болохгүй юм руу орчоод байна. Одоо яг хөө тэрийг зарим нь буян гэж нэрлэдэг, зарим нь болвол одоо яг сэтгэлийн өөр төлөв байдал гэж нэрлэдэг байгаа тий. Яг яриад байгаа юм ингээд гаднаас нь яг өнгөц харахаар зэрэг нөгөө нэг бурхны шашны дээр нэг бод сэтгэлч байдаг юм уу тий, хоосон чанар ч юм уу тэрнтэй их төстэй зүйл яриад байгаа юм шиг боловч яг уг үнцээрээ ялгараад байгаа нэг зүйл байдаг. Одоо энэ өрнийн сэтгэл судлал бурхны сургаал хоёрт энэ бол нөгөө бие өвгөн онлайн л да. Бурхны шашин болохоор чинь бие гэдэг зүйл байхгүй. Яг одоо тийм биеийг тодорхойлох мөн чанар байхгүй гэж үзэг. Өрнийн ерөөсөө ганцхан сэтгэл судлал гэхгүй бүх шинжлэх ухаан нь биегээс тулгуурлаж явж байгаа шүү дээ тий. Би байна гэдгээс одоо тулгуурлаж явж байгаа. Бас нэг одоо маш том ялгаатай зүйл нь бурхны шашинд бол ямар нэгэн зүйлийг бүтээгч ерөөсөө байдгүй. Бүх зүйл одоо үүлийн үрийн шүтэн барилгаар бүтдэг гэж үздэг. Өрнийн сэтгэл судлалт болохоор ч зэрэг нөгөө бүтээгч эзэн байгаа. Бид нар бол одоо тэр ертөнцийн эзний бүтээл гэдгээс ингээ явчихж байгаа шүү дээ. Тэгээд ирэхээр хариуцлага ганцхан өөрийн толгой дээр ирэхгүй болчихж байгаа шүү дээ. Бас нөгөө талын бид нар чинь бүтээгч эзэн рүүгээ бас өччих гээд байгаа тий. Тэгэхээр зэрэг яг энүүгээрээ ялгараад байгаа л да. За тэгээд одоо яг нөгөө нэг яалаа хонгороо нөгөө яриа маань хоосон ондол руу ингээд явчих гээд байна тийм үү. Тэгэхээр зэрэг би нөгөө сайн мэдгүй зүйлийнхээ талаар ярьж байгаа болохоор одоо ингээд энэ хүрээд энэ асуулт яг энэ асуултыг бол орхиё гэж бодож байна. Зүгээр миний зүгээс одоо миний хатуу баримталдаг нэг зүйл юу вэ гэвэл сэтгэл судлаач хүн одоо сэтгэл зүйч байна уу, сэтгцэн эмч байна уу, сэтгэл засалч байна уу одоо хамаагүй яг сэтгэл судлалын энэ мэрэгчлэлтэн болвол ямарваа итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй болвол одоо жишээлбэл урд хойд төрөл байдагт итгэдэггүй юу гэдгийг өөр амьдрал тий одоо олон амьдралууд байдаг гэдэгт итгэдэггүй энэ удмын тогтолцооны шүтэн барилдлага шалтгаан өөрийн хууль одоо энэ философийн үндсэн хууль шүү дээ тий эсвэл квантын физикийн яриад байгаа зүйлс итгэдэггүй бурхан гэж байдгүй амьдрал ерөөсөө нэг байдаг ерөөс бид нар төрхтөө бий болсон үхэл ингээл бүх юм байхгүй болчихно гэж ярьж байгаа хүн бол хизээч сэтгэл судлаачаар одоо сэтгэл зүйн аливаа мэрэгчлэлтэн байх үнсгүй. Яагаад гэвэл сэтгэл судлал өөрөө энэ урд хойд төрлүүд байгаа дээр үндэслэдэг олон амьдралууд амьдралын олон хэлбэрүүд байгаа дээр энэ удмын тогтолцоон дотор урд хойд төрлүүдийн энэ хэлхээ байна гэдэг дээр үндэслэдэг болохоор энийг үгүйсгдэг хүн бол уулаасаа одоо энэ сэтгэл зүйтэй ерөөсөө наалтахгүй гэдэг дээр очих гээд байна л да. Та сая яриан дундаа хэллээ. Одоо шашин руу орохоос өмнө хүн өөрөө бүтэн болох хэрэгтэй байдаг. Тэгжиж одоо шашин сонирхох хэрэгтэй гэдгийг лээ. Тэрнтэй адилхан одоо энэ сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхийг сонирхож байгаа. Эсвэл одоо сэтгэл зүгээр сурах гэж байгаа. Эсвэл хоёр дахь мэргэжлэрээ сонгохыг одоо бодож байгаа ийм хүмүүс та одоо юу гэж хэлмээр идвэ гэж би бас танаас асуумаар байна. Ер нь сэтгэл судлал гэдэг бол хүнд туслах одоо ухаан шүү дээ тий ямар ч хүнд тэр хүн одоо сайн байна уу муу байна уу хамаагүй одоо хүмүүс зарим нь тэгээд би одоо нөхрөөсөө салах уу яах уу одоо хилээч гэдэг тий энэ бол сэтгэл судлаачд хандах сэтгэл засалж сэтгэл зүйчд хандах асуулт биш байхгүй тий тэр хүн
та нөхөртөөгөө үлдэхэд жаргалтай байна уу? Тэгвэл би гэрэлтий чинь хадгалахад танд туслая. Эсвэл та нөхрөөсөө салаад одоо ганц бие болоход илүү жаргалтай болох юм уу? Тэгвэл танд туслая л гэж хэлдэг. Тэгэхээр зэрэг хаана алинд нь жаргалтай байх юм бэ гэдгээ дандаа хувь хүн өөрөө шийдэх ёстой байдаг. Тэгээд тэр аль сонгосон замд нь сэтгэл засалж тэр хүнд одоо сэтгэл зүйн дэмжлэг тусламж үзүүлнэ л гэсэн үг шүү дээ. Тэрнээс биш сэтгэл судлал бол одоо мэрэг төлөв биш. Салуул дээр юм уу, үлдвэл дээр юм уу, ингүүл дээр үү, тэгвэл дээр үү гэдгийг сэтгэл судлал хэлэх ёстой ерөөсөө биш байдаг те. За тэгээд сэтгэл судлалч нь одоо яг л энэ багш нар, эмч нар, нийгмийн ажилтнуудтай адилхан хүнд тусалдаг мэрэгжил болохоос ерөөсөө хамгийн гол зүйл нь хүнийг хайрлах чадвар. Одоо хүнд л хайртай байх хэрэгтэй. Хүнийг хайрлах хэрэгтэй. Хүн төрлөختнийг хайрлах хэрэгтэй гэсэн үг тийм. За энэ бол баг мэрэгжлийн боловсролоос илүү гэж би хэлнэ. Одоо бид нар мэдэн штэ хонгороо яг үннийг хэлэхэд одоо хүнийг хайрладаг багш нар одоо хязгааргүй олон хүүхдийн амьдралыг гэмтээсэн шүү дээ тий хязгааргүй олон хүний одоо сэтгэлийг гэмтээсэн. Харин хүнийг хайрладаг багш нар одоо бас хязгааргүй олон хүүхдийг шууд утгаараа амьдралыг нь аварсан, олон хүний амьдралыг оронгоор нь эргүүлсэн тий эмчнэр ч гэсэн ялгаагүй шүү дээ. Одоо юу гэдгийг ухаангүй байгаа хүнд мис засал хийдэг байж болно тий хүний шүдийг одоо жишээлбэл эмчлэхэд хүний одоо мэдрэмжтэй нэх тулж харьцахгүй байгаа ч юм шиг харагдаж байгаа боловч тэр одоо эмчийн сэтгэл нь одоо хүний төлөө бүхнээ зориулах одоо бүр амьд үгээд хүний одоо тэр хүнийг аврахын төлөө байх энэ сэтгэл байж дараа нь тэр хүний одоо тэр мэрэгжлийн бусад ур чадварууд амилж гарч ирдэг гэж би үздэг тий мизантроп шинж тийм төлөвийн хүмүүс байдаг шүү дээ тий хүнд дургүй хүнийг одоо хүнтэй хамтарч ажиллаж чаддаггүй ерөөсөө л ингээл одоо баг хүмүүсээс хашилдаг гэж хэлмээр юм уу тий одоо үзий яддаг гэхээр айгу хатуу болчих гэдэг байх тий тийм шинжийн сэтгэлгээтэй хүн байвал одоо ямар ч авраг мэдлэг зэрэг цол байгаад одоо хүнд бол тусалж чадахгүй. Зүгээр бизнес хийж болох байх тий. Одоо сэтгэл судлаар ч юм уу боловсролын системд ч юм уу эсвэл ангаах ухаанаар бизнес хийж болох байх. Тэрнээс тэр хүн бол хүнд тусалж чадахгүй. Яагаад гэвэл хүн гэдэг чинь цахиусан тэнгэр биш шүү дээ тий. Бурхан биш. Ерөөсөө ингээд сайн муу наалгалцсан ийм ихэнх үедээ муу тал нь их байдаг. Яагаад гэвэл одоо амьдралын төлөө тэмцэж байгаа тий амьд үлдэхийн төлөө тэр хүмүүс чинь өөрийнхөө одоо ихэнхдээ муу чанараар амьдардаг тий одоо залмих хүч түрэмгийлэл итгэлээр тоглохч байдаг юм уу худлаа ярих хулгай хийгч байдаг юм уу одоо ийм л амьд үлдэхийн төлөө зүтгэж байгаа амьдрах гэж ядсан амьтан шүү дээ хүн чинь нэгдүгээрт тий тэгээд одоо өвдөж шаналдаг тийм сэтгэлтэй тэгээд энэ муу сэтгэлээр үйлцэн бүх юмныхаа одоо авахнд нь өөрөө орцсон одоо ийм л маш олон зовлонтой ийм л оршихуунууд байгаад шүү дээ тий. Тэгэхээр зэрэг хүн гэдэг чинь ийм юм асар их ингэж зовж шаналж байгаа. Тэгээд шалтгааны нүцгээс дандаа өөрөөсөө болоод зовж шаналж байгаа тий. Ийм одоо өрөвдмөр юм гэдгийг одоо бүр энэ улаан голоороо ойлгож өрөвдөж одоо аль чадлаараа хүнд туслахыг тий. Одоо аль чадлаараа хүнийг тэр өөрөөс нь аврахыг одоо үнэн голоос хүсдэг байхад мэрэгжлийн боловсролыг бол хүн яаж игээд болно л гэж би боддог. За тэгэхээр зэрэг ингээд бодохоор мэрэгчлэн бүр ийм байх боломжгүй болоод явчихна тий бид нар ч яагаад гэвэл мэрэгчлийг одоо яаж сонгож яадаг вүлээ энэ дэлхий асар их хөгжиж байгаа боловч яг хүнийг устгах хорлох зүйл ч гэсэн яг төдий чинээний хөгжиж байгаа энийг бүгдийг хүн хийж байгаа эрдэмтэд хийж байгаа одоо тэр зэвсгийг энэ тахлын нянг үе олноор хяаруулж байгаа энэ шинэ өвчнийг эрдэмтэд бий болгож байгаа шүү дээ хүмүүс л бий болгож байгаа тий за тэгээд би түрүү хэлсэн те багш нар одоо олон хүний хувь заяаг сүрүүлж байгаа. Эмчнэр ч гэсэн олон хүнийг аварж байгаа ч байгаа, алж байгаа ч байгаа. Сэтгэл зүйчид ч гэсэн олон хүний сэтгэлийг эрэмдэг зэрэмдэг болгож л байгаа шүү дээ те. За одоо янз бүрийн аргаар бясалгалын багш нар болсон одоо тэр нөгөө янз бүрийн ямарын ментор гүрүү, шашны номлогч, коуч нар чинь хүний сэтгүүгээр тоглосоор л байгаа шүү дээ. Тэгээд намайг ингэж ярихаар зэрэг мэдээж хэрэг зарим нь дургуутсан, шоолно янз бүрийн л хариу реакц үзүүлэх байх та. Гэхдээ энэ бол бодит байдал байгаад байгаа байхгүй бидний өнөөдрийн оршин байгаа дэлхий гэдэг гаригийн маань бодит байдал ийм л байна. Энэ хүмүүсийн хажуугаар мэрэгч одоо хүнд туслах ёстой хүний төлөө гэсэн мэрэгчлэнүүд ийм байхад ямар ч мэрэгжил боловсралгүй мөртлөө үнэхээр хүнийг ингэж агуу ихээр хайрладаг одоо нөгөө филантроп гэдэг штэ тий энийг агуу болохоор хүмүүс ингээд нэг буянлаг ингээ буян идэх хүмүүс энэ төргээ тэгээд идэв юм билээ эдгээр бол зүгээр л ингээд хүнийг хайрладаг хүмүүс аахгүй
одоо хүний амьтныг те ерөөс амьд оршгүй хайрладаг ийм хүмүүс одоо зөндөө байдаг. Тэр хүмүүс хичнээн агуу байх тусмаа төчнөө ингээ үл анзаардаг байдаг. Хаач ингээл зураг хөргөө тавиал би ийм тийм юм хийчлээ гэдгүү болохоор тэр хүмүүсийн талаар ингээд ерөөсөө мэддэггүй. Яг үннийг хэлэхэд ийм л хүмүүсийн нуруунд дээр энэ ертөнцид одоо бидний амьдрал тогтож байгаа шүү дээ. Энэ хүмүүс энэ хүнийг хайрладаг, амьтныг хайрладаг, амьдралыг хайрладаг энэ хүмүүс чинь л ингээд энэ орчлонгийн ертөнцийн манай дэлхийн ингээ хөдөлгөгч хүчин болоод бид нар ер нь баг тэр хүмүүс эрчим хүчээр амьдардаг байхаа гэж би боддог. Би нэг нэлээд дээр дээ одоо хонгороо чи мэдчихэв нүггүй Болгарын нэг өвөөгийн тухай пост тавьж байсан шүү дээ 90 гаруй насны тэгээ нөгөө гуйлга гуйдаг. Тэгээд тэр гуйлга гуйсан мөнгөө ингээд сүм тандуулдаг, хүүхдүүдийн боловсрол тандуулдаг. Тэгэхэд тэр хүний өгсөн мөнгө нь бүх одоо тэр өглөгийн эзэдийн өгсөн мөнгийг нийлүүлснээс илүү байсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр өглөгийн эзэд гэдэг чинь одоо нөгөө л тэр бунтнууд, саятнууд одоо манмитийн хүмүүс шүү дээ. Одоо 5 төгрөг өгчөөл тэрийг одоо ингээл постлоор зураг хөргөө тавиал ийм хүн тэгж ингэж туслалаа гэсэн одоо хичнээн бүр хэдэн 10 мянган өглөгийн эзэдийн өгсөн мөнгнөөс илүү байсан байгаа. Нас орох хүртэл хүмүүс мдээгүй. Зүгээр л ингээл нэг өвөө яваал гэдэг байсан. Тэгэл байхгүй болсныхан дараа тэр өглөг өгдөг байсан сүмэн харин одоо тэр өвөө өөрийнхөө нэрийг ингээ хаанч гаргахыг зөвшөөрдөг байсан юм лээ. Эцдийн бас нэг өвгөний талаар яваад исэн да 60-аад жил ингээд нөгөө нэг хараа ажил хийсэн. Тэгээд 90 гаруй наснда бас ажиллаа хийж аваад нас барсан. Тэгээд тэр хүн бас хятадд одоо нөгөө дээд боловсрол агай үнэтэй шүү дээ. Тэгэхэд маш олон хүүхдийг ингээд ядуу айлын хүүхдүүдийг боловсролтой болгосон. За миний мэдхийн одоо Орсогоо гэдэг нэг хүн байсан, нодлон бурхан болсон. Энэ нөгөө бурхны шашинтай хүн, энэ бурхны шашинтай холбоотой газруудаар л ингээл яваал гэдэг байсан. Хүүхний ганц бие хүн гэл явдаг. Тэгэхэд тэр хүнийг би нас орсныхын дараа сонссон. Тэр хүн чинь бас өөрөө их өвддөг тийм хүн байсан шүү дээ. Нилээ ийм харваас ингээд жоохон тарчиг амьдэрдэг болов уу гэмээр. Тэгэхэд ингээл бүр тэр хөгшин болсон байхдаа ч гэсэн ингээл нөгөө амар халтар болсон ингээл хөлсөн гарцсан нэх ингээд гар марн ингээ бүр зулгараад те ийм болсон. Тэгээ ингээ баахан задгаа тийм мөнгө барайл ингээд төвд хандуулдаг байсан гэд те. Тэгэхээр тэр хүн өөртөө зориулж болох л байсан шүү дээ. Тэгэхээр тэр одоо хүнийг хөдлөж байгаа те одоо настай хүн чинь ингээл зүгээр л амар хөвтчмээр шүү дээ. Одоо тэр настай хүн битээ хэл би хүртэл одоо ингээл сүүлийн үед ядардаг болол ингээд нэг сайхан хөвтгийнсэн л гэж бодоод идэг болсон байна шүү дээ. Гэтэл тэр хүн чинь 70-80-тай хүн байд юм уу одоо хэвээс юм бол тоо. За одоо тийм хүн чинь тэгэл хараа ажил хийгээл өөрөө одоо юу хийдэг байсан юм бол баг одоо юм хөмзөөдөг байсан юм болоо тий. Тэгээд тэр мөнгөө ингээд өгдөг байсан байгаа байхгүй юу? Тэгэл ер нь болвол одоо тэр ганданд тийм хувргуу зөндөөл байдаг гэдэм байлээ. Одоо ингээд айгүй ядуу амьдарч байсан. Тэгэл ингээд ганданд ингээд айгүй өргөл өгдөг тий. Гандан гэдэг чинь ганцхан төв гандан биш ш. Нөгөө тухайн газар нутгийн одоо сүм хийдүүд тий. Тийм хүмүүс айгүй л байдгийн байлээ. Одоо ингээд дараа нь сонсоход тий. Тэгээд би урд ээжигээ орт хавдраар алдсны дараа ингээд бас хавдартай хүмүүс туслах гайл хоспис ялангуяа энэ хавдартай хүмүүс туслах гайл ингээд явж байхад тусламж үзүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь жоохон хэцүү амьдралтай хүмүүс байгаад айгүй сонирм. Тийм байх тусмаа хүмүүс айгүй тусалдаг. За тэгээд нэг би хэдэн байгууллагуудаар хандж үзчихсэн ер нь ингээд тусламж үзүүлж байгаа ингээд боломжийн газарч байдаг юм уу байгууллага ч юм уу болоод ирэхээр аливаа зураг хөрөг авъя хэдэн хүүхдэд тийм тусалсан энэ төргээл мэдээ энэ төр гагаал захин махмар цацаал ингээд идэм байлээ. Тэгэхээр зэрэг биднийг хөдлөж байгаа хүчин өөр байгаад байгаа байхгүй юу? Тэгээд одоо ингээд бид нар одоо ямар гавьяа байгуулсыг мэдэхгүй боловч одоо маш олон одоо нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч нар тий одоо юу гэдгийг хорооны ажилтнууд, сэтгэл засал багш, эмнэлгийн ажилтнууд, асрагч, үйлчлэгч нар одоо ингээл чимээгүй тий тэр хүмүүс ингээл зүгээр л би ингээ хийх ёстой ажлаа л хийж байгаа гэж байгаа боловч асар их буйныг хийж байгаа хүмүүс одоо ингээд байна штэ. Тэдний одоо ажлыг хинч үнэлдэггүй, өөрснөө ч үнэлүүлээ гэдгөө энийг одоо ямар нэгэн гавьяач гэж боддгоо. Одоо тийм учраас л жинхэнэ гавьяа байдаг бах гэж би боддог. Ер нь бол хүнийг хайрлан гэдэг чинь хүнийг ойлгоно л гэсэн үг шүү дээ, тий. Хүн яагаад тийм өөдгөө зан гаргадгийг, хөгийн байдгийг, хүн яагаад ийм арчаагүй байгаад байгааг
одоо ойлгоно л гэсэн үг тийм. Шүүмжлэх бол хамгийн амархан шүү дээ. Хүнд зөвлөгөөх бол ерөөсөө хамгийн амархан тийм. Тэгэхээр зэрэг хүнийг ойлгоно гэдэг чинь одоо тэр хүний сэтгэл дотор болоод байгаа юмыг одоо тулгалтан л одоо байж болох хэмжээнд хүртэл одоо өөрөөрөө мэдэрнэ л гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр тхийн тулд бид нар өөрийнхөө сэтгэл одоо хүнийг ойлгохын тулд бид нар өөрийгөө дээд зэргээр л ойлгодог байх гэдэг байгаа байхгүй. Бусдын мэдрэмжийг ойлгохын тулд одоо өөрийнхөө мэдрэмжийг л одоо дээд зэргээр мэддэг, өөрийнхөө сэтгэлийн өнгөнүүдийг дээд зэргээр одоо мэддэг л байх хэрэгтэй. Одоо нэг амьдрал гэж зүйлийг чинь айгүй сайн л мэддэг байх хэрэгтэй байгаа юм шиг байна тий. За гэтэл чинь бид нар ихэнх маань одоо нэг амар зовлон бас туулаагүй л байж штэ тий. Одоо айхтар хүчээр хийлэл одоо зодуур юу гэдгийг одоо айхтар дайн үлсгэлэнг үзээгүй л байна шүү дээ тий. Хэрвээ бид нар өнөөдөр ингээд чи одоо эмч хүн одоо сэтгэл судлалыг бас сонирхож чинь тий ирээдүйд ингээд хүнд тусалдаг болёо л гэж байгаа бол хичнээн бид нар одоо тийм хамгаалалт сайтай халамж хайр дууран орчинд өссөн ч гэсэн тэр амьдралын өөр хэлбэрүүдийг зайлшгүй мэддэг байх ёстой. Тэрний тулд одоо тэр сайн дурын ажил байдаг юм уу тий бүх зүйл одоо явж болох бүх одоо тэр боломжоор л одоо үзэх хэрэгтэй байна. Тэгээд түрүү миний хэлсэн ёсоор зөвхөн эмзэг бүлэг биш шүү дээ тий. Одоо тэр нөгөө нэг юм дангаараа ирдгүү гэдэг шиг тий. Одоо энэ боломжийн амьдралыг дагаад маш олон өвчнүүд одоо хит тархалт байдаг юм уу, сахарын өвчин байдаг юм уу, одоо сэтгэл готрол хүртэл энэ чинь нөгөө нэг боломж дагаж ирж байгаа өвчин шүү дээ тий. Энэ бүхнийг одоо бас мэдтгэл байх хэрэгтэй болоод байгаа юм тий. Тэгээд одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй янз бүрийн хамаарал донтолттой байдаг юм уу, эдгэршгүй өвчтэй, ганц бие хүмүүс, ялангуяа хөгш хүмүүс тий. За одоо энэ насрамжийн газар хорих ангууд гэдэг одоо хэрвээ хүн хүсэх юм бол амьдралыг судлах боломж зөндөө байна. За Монгол ч гэсэн одоо ингээл амар хөгжингүү болцсон өстө ийм амьдрал байдгийг мэддэггүй гэх газар биш шүү дээ. Одоо хотын төвд өөрчлөлт гуйлгачтан сууж л байна, архичтан байж л шүү дээ тий. Уулаасаа л ингээл ганцхан хамны цаана шал өөр амьдрал ингээл байж л байгаа шүү. Хэрвээ бид нар анзаарах юм бол гол нь бид нар юусаа анзаарахгүй байхгүй гол. Тэгээд бид нар өөрснөгөө ч анзаардаггүй тий. Өөрсөндөө туйлын хариг санддаг одоо уулга алдвал өөрийгөө гайхамшигтай сайхнаар ингэж цололж яадаг тий. Ийм л одоо хүмүүс байна шүү дээ. За тэгээд бид нар ч одоо ингээл юм л ол төр засаг одоо юу гэдгийг тий дээд давхарх нэг шүмжилж идэг. Гэхдээ хүн яагаад ийм юм хийд юм бэ? Хүн яагаад одоо бүр ингээд их орон эцэг ихээ хүртэл худалдахад бэлэн болдгийм бэ? Яаж одоо ингэж луур авилга авдгийг? Яаж ингэж одоо энэ ядуусынхаа зовлон дээр ингэж хүлчиж болдгийг гэдгийг бид нар эсэргүүцээд үзий ятгад амархан байна. Одоо цаад шалтгаан нь шунал л байгаа шүү дээ. Бидний уур, бидний мунхаг тий. Одоо бүх л салбарт залилан байгаа. Одоо заавал дээд давхарт байгаа биш шүү дээ. Ерөөсөө ингээл хамгийн наад захын одоо ингээл сургууль, цэцэрлэг, өрхийн имлэг, дэлгүүр бүгдээрээ залилан бүгдээрээ манипуляцаар явж шүү дээ. Тэгэхээр энэнийг бид нар ингээл одоо юу гэдэг нь ёос амьдрал муухай байна гэл одоо юу гэдгийг муулах хорсох, ам нийлж одоо цаг алж ингэж муулах бол хамгийн амархан. Ойлгоход жоохон хэцүү байна. Өөрийнхөө сэтгэлийг таньчих юм бол одоо хэнийг ч муулахгүй болно л гэж хэлдэг. Тэгэл одоо муулаад ийна л гэдэг чинь сэтгэлээ таниагүй л гэсэн үг юм шиг байгаа шүү дээ, хангараа. Та сая яг эсвэл багш гэдээ ярьлаа. Тэгээд таныг бас одоо багшаагаа яаж сонгодог бол гэд би бас бодчихлоо. Би болохоор яг энэ сэтгэл зүйн хамгийн анхны сургалтанд яг энэ тань дээр ороод тэгэл за ерөөсөө л энэ яг муу юм шиг байна гэдэг. Өмнө нь болохоор би яг нөгөө номноос өөрийгөө хайдаг байсан. Тэгээ олдоогүй. Тэгээд багшийн лекц сургалтуудаас яг ингээ өөрчлөлт би авч байна. Энэ надад нөлөөлж байна гэдгийг би бас мэдэрсэн. Тэгээ би тэрний хажуугаар дэлхийд одоо тренд болж байгаа ч юм алдартай одоо дэлхийгээр тийм бестселлер болгодог номын зохиолч та тэгэл тур мөр хийдэг хүмүүс ингээд нэг сургалтад нэрээ бас авч үзсэн. Тэгээд бас яг нэг тийм хуурай санагдсан. Яг одоо үнэхээр алдартай байна гэдэг чинь яг хүн нөлөөлдөг юм уу? Би одоо яг л өөр дээрээ тулж ажиллана гэдэг л ер нь яг цэвэр өөрчлөлт юм байна гэд би мэдэрсэн. Тэгээ би бас багштай ингээд яг өмнө нь гэхдээ би бас өөргөө хэлчихсэн яг анх бол ингээд багшаад эрхлээд байдаг гэсэн. Тэгээ гомдоод намайг одоо яагаад хэлж өгөхгүй байх ингээд өөрөөр нь ноцрыг нь олуулах гэдэг хаад ингээд гомдоод байдаг гэсэн. Тэгээ сүүлдээ би яг охид өгөөд ондоо хүмүүжил гээд лекцэн дээрээсээ хөө ийм байдаг юм уу? Гомдно гэдэг чинь миний хариуцлах юм уу гэж бүр уулга алдаад
Өө тийм үү. Би өстө мэдээгүй гэ. Тэгээд би яг арай өөр болж исэн. Тэгээ би бас энэ одоо сэтгэл зүйг бол их ер нь удаан хугацааны зүйл гэдгийг ингээд жоохон гадралдаг. За би ер нь яг удаан хугацаанд явнаа гэд ингээд бодож исэн. Тэгээд тэгж байхдаа би нөгөө багш нэг бас лекцэн дээр хэлчихсэн. Ангижрал цуврал дээр хаа нөгөө Эрик Берне шавны хүртэл ингээд багш дээр очихоос залхаж исэн гэсэн гээд тэгж хэлчихсэн байхгүй. Цогтмаар байсан гээд. Би болохоор өөрийгөө за би өстой мондог шав. Би бол өстой өргөлж юм уу хий итгэвчтэй би бол одоо хамгийн сайн байна гэж бодож исэн. Тэгээд жоохон ингээ явсан чи бас ингээ залхуу өрсөн. Тэгээд би бас яг л адилхан байсан байна. Би одоо бусдаас онцгой хүн биш байна. Яг л хүний мэдрэлтгийг би бас мэдэрдэг юм байна гэд бодож илаа. Тэгээд та энэ одоо багшийг сонгох талаар хэнийг даах вэ гэдэг тал дээр та одоо юу гэж боддог вэ? Тийм багшийн тухай сэдвчээс та айгүй том сэдв байгаа л да. Тий хонгороо ерөөсөө багш бол бидний амьдралын хамгийн гол хүн байгаа байхгүй юу? Бидний амьдралын хамгийн гол хүн бол одоо хайртай хүн ерөөсөө биш гэвэл яах вэ? Тэ нөхөр бидний хүүхдүүд биш. Ерөөсөө бидний багш одоо хамгийн чухал хүн байгаа байхгүй. Тэгээд битэрийн яриа айгу удаан үргэлжлэж байна. Би чамтай дараагийн дугаар дээр үргэлжлүүлээд ярий даа гэж харин бодож сууж байна. Хоёулаа багшийн талаар болон бусад чи бас надаас олон юм асуумаар байна л гэж бичсэн байсан тий. Тэр бүх зүйлээ чинь нийлүүлээд дараа дахиад нэг дугаар бичье гэж бодож байна. Чи юу гэж бодож байна? За тэгээ нэлээд цаг бас нэлээд явсан. Тийм цаг нэлээд явсан байна. За тэгээд битэрийн яриаг ингэж төвчин суусан сонсогч та нартай баярлалаа. Тэгээ хонгороо битэр дараагийн дугаараар та нартай бас удахгүй уулзнаа. За түр баяртай. За баяртай.